Түүх соёлоо дээдлэгч хушхан брэнд. За та бүхний энэ өдрийн Түмэн амгалан айлтгая. Монголын нууц навчаа судлалын олон улсын активаас эрхлэн явуулдаг 800 подкастын маань ээлж дугаар хэлж байна. За энэ удаад та бүхэн сэтгүүлчийн хувьд хүн бүхэн сайн таних. За манай Бадам самбуу бол аяллаа цаг одоо олон югаараа монголчуудын сайн танил хүн. Гэхдээ Бадам самбуу бол бас түүхч. Түүхийн нэлээд үүрмэтсэн судалгаа хийсэн хүн гэдгийг бас тэр бүрийн олон хүн мэдэхгүй байж магадгүй. Өнөөдөр Бадам самбуугийн хийсэн маш сонин үүрмэц судалгаануудыг та бүхэн танилцуулнаа. За хамгийн эхлээд бид хоёр энэ туулын 3 улхан гэдэг энэ Бадам самбуугийн 2014 онд бичсэн ном байгаа. Маш үүрмэц даацтай судалгааны ном. За энэ бол Монголын өөх түүхтэй холбоотой. Тэгээд одоо та бүхэн мэдж байгаа саяхан одоо сошиал арчбуун талцсан маргаан боллоо. Туулын хурдны зам, туулын шугуу ерөн түүхэн ач холбогдол ямар юм, монголчуудын үед ямар юм тэр гэл. Магадгүй одоо энэ утгаараа бид нэр туулынхаа тухай ер нь хэр сайн мэддэг юм. Ер нь туул Монголын түүхэнд ямар утга учиртай гол юм. 3 голын монголчууд гэдгийг ер нь цаана ямар гүнзгий утга учир байдгийг. Энэ талаар ер нь нэлээд ултай ер нь маш том судалгаа хийсэн хүн бол манай Бадам самбуу байгаа. За тэгээд хоёулаа 3 улханаас яриага эхлэхүү. За тэгье. За энэ туулын дээд туйлын 3 улхан гэдэг үгийг бид нэр одоо түүх судалдаг нэлээд нарийн судалдаг хүмүүсээс бусд нь мэдэхгүй. Ер нь яаж яагаад энэ бас тэр бүрийн хүмүүс судалдаггүй энэ сэдв рүү яваад орчих. Энэ ямар учраас эхэлсэн юм. За энэ ном ч одоо ерөнхийдөө нэг 10 гаруй жилийн 12 жилийн өмнө хэвлэгдсэн байна. Тэр үед би нэг 2 юм уу 3 жилийн судалгаагаа энэ номонд зориулсан. Энэ юу болсон бэ гэхээр нэг сони юм олчлоо гэж бодлоо. Ингээд өөрөөр хэлбэл юу гэж нөхөр энэ Монголын нууц давчгаанд бол монголчуудын хамгийн үнцэнтэй Чингис хааны шүтгтэй Чингис хааны үйл хэрэгтэй холбоотой бүх газрууд урддагддаг. Тэрэн дотор нэн чухал зүйл бол юу гэхээр зэрэг Монгол улсын хамаг Монголын зүрхэн голом тулсан 3 голын их гэж гардаг тийм ээ. Тэр 3 голыг бол одоо түүхчид судалсаар байгаад ерөн сурвалжуудад мэдээ харьцуулан үзээд энэ туул хэрлэн онон гэдэг 3 гол бол ерөөсөө монголчуудын тэр дахин түлхэлтийн их том цэг болсон юм байна. Ийм учраас одоо Чингис хааны түүхтэй Монголын нус туршиг чухал гардыг байна гэж ингэж гардаг. Гэтэл бид нэр яг энэ 3 гол дээр яг онцгой үйл явдал болсон зарим газруудыг мэддэг. Жишээ нь Омны Дэлүн болдог Чингис хаан төрсөн гээл. Хэрлэний хөдөө харал Чингис хаан болоод түүний ухсааны хаадууд энд бол гол одоо шин тулгуур хэрэг явдлуудаа явуулж яжээ гээл тийм ээ. Тэгээд яг туул тэгвэл 3 гол энэ 3 гол юм бол туул дээр яг юу болсон юм бэ? Яасан бэ гэдээ үзэхдээ зэрэг Монголын нус очонд гардаг нь бол туул бол 7 удаа гарна туул гол. Энэ голын дотор бол 1 удаа туул мөрнө гэж гарна. Тэгээд энд бол Ван хааны хэрэг явдалтай холбоотой туул гараад байдаг. Тэр дотроо туулын түн гэж нэг юм байна. Тэгэхээр яг Чингис хааны хэрэг явдалтай холбоотой тэр Дэлүн болдог хөдөө харал 2 гэдэг шиг энэ 3 голын чинь энэ нэг гол болох туулын ихэн дээр туулд одоо ямар нэр томьёо байж болох вэ? Тийм юм байна уу? Гэсэн одоо юм нэг ясандаа бол нууцхан одоо 800 жилийн дотор асуулт болж байгаа. Тэгэхээр Чингис хаан бол ер нь одоо Хэрлэн оны 2 дээр дулгуурлцсан юм байна. Туулд ер нь яах вэ? Одоо хэрэгэттэй холбогдох хэрэг явдлууд дээр л холбогдох юм байна гэж л ингэж ойлгогдож ирсэн. Гэтэл нэг сони юм байна. Чингис хааны ч одоо 800 жилийн турш яхтай Чингисийг шүтдэг болоод шүтлэгийн тогтолцоо гэж бий болоод тэр дотор Чингисийн тэр тогтолцооны буюу тэр Монгол уламжлалт сүм хийдүүд гэж хэлж болох юм отгууд байна. Тэр нь бол Чингисийн онгоныг дахиж байна тийм ээ. Түүний дурсгал онгон одоо зүйлийг дахиж байна. Чингисийн цагаан тугийг дахиж байна. Чингисийн хар тугийг дахиж байна. Тэгэхээр ийм 3 төрлийн одоо Чингисийг дахидаг дахилга одоо уламжлаад иржээ. Гэтэл энэ 3 дахилгын дотор хамгийн гол нууц зүйл юу байдг вэ гэхээр зэрэг зөвхөн тугч буюу дахиж нар авч явдаг нэг төрлийн одоо судар байгаа. Тэр нь бол өчиг гэж нэртэй. Ер нь бол одоо тэр сам ман гэдэг бол хожуу будын шний нөлөөгөөр орж ирсэн зүйл болохоос биш яг угтаа бол ерөөсөө өчиг гэж юм байна.
Цагаан төгөө хүчиг, хар төгөө хүчиг, Чингисийн онгоны хүчиг гэж. Тэгтэл тэр хүчгүүдийг ингээд үзэхдээ дотор нь нөгөө гурван мөрөн чинь гуруулаа гарна. Яг л одоо сурвалжийн ёсоор онны дэлгүүн болдог, хэрэлний хөтэ харал гэл гарах мөртлөө туул дээр болоод ирэхдээ зэрэг туулын гурван улханы дэвсэг саглагар модонд туг үрээгэн босгосон гэж дуудана. Тэгэхээр зэрэг энэ ч одоо би нөгөө өчиг содруудад чи үзэнгүүтэлгүй ямар сайн юм бэ? Нуус товчоо чинь туулын гурван улхан гэж юм гараад байна. Тэгээ энийг судлаачид хэр үзсэн, ер нь одоо мэддэг юм уу юу гэл ингээд үзэхдээ зэрэг ерөөсөө сүүлийн 100 жилд жаахан анзаарсан. Жишээлбэл Цэвэн замшраануу Эренчин дамдын сөрөн энэ төр жаахан ишлээд дурдаад нэг ийм газар гардгиймаа гэд. Тэгээд нөгөө хуулбарлахтаа дуудахтаа янз янзаар энийг жаахан говьлцгээд ингээд дуудцсан хөлбөрүүд ингээд олдоод. Тэгэхээр л би ерөөсөө за энэ туулын гурван болох ингээд чухал газар байна. Нууцын судар буюу өчиг дотор байна. Өчиг дотор байхдаа туулыг яг тодорхойлон хэлж байгаа дэлгэн болдог хөдөө арал хоёрт тодорхойлон хэлж байгаа зүйл нь гурван болох юм байна. Тэгээ ийм газар байна уу? Энэ туулын гурван улхан гэж дуудаад байгаа нь яг туулгал мөн үү? Гэт үндсэндээ бол тэр туулын гурван улханы дэвсэг саглагар мод гэдэг тэр хиллэг хаан тохиолдож ян хин судалсан нуус товчоотой бусад сурвалжтай яаж харьцуулж болох вэ? Ер нь туулын гурван улхан гэж юм байна уу? Гэдгийг л одоо судлаад тэр хэллэгийг тайлбарлах гэсээр байгаа л ингээл ном биччихсэн. Өөрөөр хэлбэл нэг хэллэгээс хамаарад түүнийг задлан шинжилсэн, харьцуулсан, судалснараа яваад 2 жилийн ажлаа зарцуулаад нэг юм ном бичсэн. Ийм л явдал. Энэ одоо 14 онд гарсан гэдэг чинь ерөнхийдөө 12 оноос биччихсэн ном юм уу? 12 оноос бичсэн гэсэн үг. Тэгээд энэ чинь 12 онд ч одоо 2006 он гэхлээр чинь 14 жилийн өмнө гарсан байна 2 жилийн судалгаа. За тэгээд энэ дээр бол судлахтаа юу гэж нөхөр зэрэг энэ туулын гурван улхан гэдэг үг болвол судрын чуулган дээр ч байхгүй, нуус товчоонд ч байхгүй, Багдбаатарт ч байхгүй, Юан шийд ч байхгүй, ямар сурвалжд байхгүй. Зөвхөн өчгүүд дотор тэр өчгүүд нь нууц. Одоо нууц гэдэг нь юу гэхээр өчгүүдийн чинь 1903 онд 12 онд Цэвэн жасруунагаад анх Ордос руу очиод Ордосын нөгөө Чингисийн онгоны дахилгынхныг л янз бүрээр одоо аргадаж ингэсээр угаал дотор нэг хард агууны хүчиг Чингисийн онгон хоёрын хүчгийг авчирсан. Тэрэн дотор тэр үг байгаа. Одоо тэр нуус тавьчаа дотор чинь нэг ийм байгаа штэ. Бурхан алданыг таах тухай Чингис хааны зарлиг юм да баг. Мангар бүрийн Малиасуга өдөр бүрийн өчсөг. Өчсөг гэдэг нь одоо тэр гол тайлгын үг хэллэгийнхаа юу хэлж байна да янз. Өчин гэдэг бол яг зан үеийн үед юу юм бэ гэхээр зэрэг ерөөсөө Монголын тулгуур судруудад гардаг. Жишээлбэл Чингис хаан Бурхан халдуунаг юм уу ямар нэг одоо жишээ нь хүчтийнхээ авч дахилга үлдэх болохоор зэрэгэл ямар зан үйл үлддэг вэ гэхээр зэрэг сөхөр сууж байгаа л эсвэл хитэнтэй сөхрөөд гэж байгаа. Малгайгаа одоо гартаа игэлдрээд хүзүүн дээрээ одоо жишээ нь үсэнд авчиж жагаад тэгээд сөхөр суугаад тэнгэрж очиж байгаа. Өчнө гэдэг нь бол яруу тэнгэртэй холбогдох, тэнгэрийг магтах, дуудах, тэнгэрийн хүчийг авах тэрний хэлж гин гэж одоо ингэж дахилгаа үлддэг ийм хэлбэр. Тэгээ энэ нь болохоор зэрэг хожуу Чингисийн дахилгуудад болохоор зэрэг зөвхөн тогч хонжингууд дууддаг. Одоо хүнд ч үзүүлдэгүүд ийм содрууд. Тэр өчг нь бол тухайн үеийн онгодороо юм уу эсвэл бүр тогтсон бич. Оогүй ерөөсөө энэ бол ийм юм. Ер нь бөө мөргөл буюу ховж хөтөлгийн шинжтэй онгодууд бол тухайн үеийн онгодоор бол нөгөө хэллэг юмнууд нь ингээд импровизац маягаар ингээд явдаг. Энэ бол төр ёсны дуудлага учраас ерөөсөө тогтсон дуудлага. Хөдөлмөргүй текстүүд байна. Тэрийг үе дамжуулан чэйжлэгийн зэрэгтэй алтан авдарт сударчлан хадгална. Ийм зүйл байсан. Тэгэхээр ийм нарийн зүйл одоо арай гэж 20 дугаар зуунд илрээл энэ чинь одоо цаашаа судлагдаад яваад Эренчин дамдын сөрөнгөө 2 70 хэд 60 хэд онд янз янзын хувилбарууд олоод тэгээ 83 онд 1983 онд энэ Хятадын соёлын хувьсгал дууссаны дараагаар шаралдаагаа сайн жаргагаа хоёр нийлж Алтан ордны одоо бичээс гэж Алтан ордны судар гэж одоо тийм ном хэвлүүлсэн. За энэний дотор нөгөөдгөө гаргаад ирсэн. За ингээд одоо сурвалжуудын ингээд хувилбаруудын судлаад үзэхдээ 30 гаруй хувилбар байна. 30 гаруй хувилбар гэдэг нь ерөөсөө 3хан тэр онгон үчгийн хувилбарууд шүү дээ. Хуулахтаа зарим нь янз янзаар алдан онно. Жишээлбэл одоо энэ туулын гурван улхан гэдгийг дуудахтаа туул гэдгийг зарим нь туулын гурван улхан болгож бичээд, зарим нь толгийн гурван улхан болгож бичээд, толг гэдгийг нисхий, тугуул гэж зарим нь дугуул гэж бичдэг байхгүй. Тэрийг тугуул болгож хуулаад. Тэгээ зарим ихэнх нь одоо туул гэдэг. Тэгээ энэ бол үндсэн хэллэгийнх нь одоо
бүтцэн юу гэхээр зэрэг дээр туулын 3 улханы дэвсэг сахилгар мод гэж дууддаг. Тэгээ дээр туулын 3 улханы дэвсэг сахилгар мод гэдэг үг энэ дотор орж байгаа хэлц холбоосууд юу юм бэ гэдээ үзэхдээ ерөөсөө шүтлгийн холбоосууд байдаг. Өөрөөр хэлбэл дээр гэж дуудах бол дээд гэж хэлэх бол дандаа нэг дээд тэнгэр мэнгэртэй холбогдож дандаа хэлэлдэг ийм үг. Нөгөө нэг зүйл нь юу гэхээр зэрэг байр заадаг. Нөгөө нэг зүйл нь одоо тэр газрын тахилгын одоо газрыг одоо нэр усаар нь дууддаг байдаг. Тэгээ тэр нь бол одоо туул болж таарч байгаа. Тэгээд дараагийн газрыг дуудана. Тэр нь болохоор зэрэг дээр туулын 3 улхан гэдэг нь бол 3 улхан гэдэг одоо газар байна уу. За тэгээд дээр туулын 3 улханы дэвсэх гэдэг чинь одоо дэвсэх сахилгар мод буюу дэвсэх газар гэдэг бол дандаа бөөм мөргөлийн одоо зан үйлүүлдэг тусгай зан үйлдэл одоо тийм газар талбарыг хэлдэг. Тэгээд 3 улханы дэвсэх сахилгар мод гэхлээр зэрэг одоо жишээ нь эртний мод шүтлэгтэй холбоотой монголчуудын одоо тэр шүтлгийн одоо нуус товчоонд ч гардаг. Ер нь тайлах одоо энэ үгийг тайлах үндэс нь өөр өчгийн сударт илэрч байгаа боловч яг үндэс нь нуус товчооноос л хөөх үндэс болж хувирч байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл нэг газар битүүхэн авчруулагдаж нууцын сударт үйлчсэн нэг үл мэдэгдэх үгийг ер нь орчин үед ингээд тайлаад сурвалжууд харьцуулаад логик харьцуултууд хийгээд оксайтны зүйн харьцуулт хийгээд бэлэгдэл зүйн харьцуулт хийгээд ингээд үзэхдээ энэ өөрөө юм гарч ирэх нь үл гэж хайсан гэсэн. Ер нь судлаачийн зам нь бол ийм бүдгхэн зүйлийг ч гэсэн төхүүлэн гаргаж ирэх, эсвэл нотлох, эсвэл таамаглах, үгүй бол бусдад эдээ санаа болгох иймэрхүү байдлаар хийдэг. Тэгээд ийм л аргаар хийсэн нэг тийм монограф судалгаа л гэж үзэж байгаа. Ийм л юм. За энэ тэгээд 3 улханыг өгөрөөр задлаа. Судалгааны явцад. Тэгээ Монголын улс товчонд бол бэхтэр улхан дээр суугаад 8 шаргыг харж суутал, шарга агтд 8-ыг харж суутал энэ төр гэсэн үг байх. Тэгэхээр энэ улах гэдэг чи юу юм, улхан гэдэг юу юм гэж судалж эхлэн шүү дээ. Тэгээ энэ улах уу улхан гэдэг үг олхон ч гэж одоо дууддаг. Одоо тэгээд олхоо арал igen тэргээд нөгөө олхон гэдэг янз янзаар ховсч болдог энэ үг яг ямар үндэстэй юусэн үг юм бэ гэдэг ингээд хөөхлөө зэрэг манж хэлнч байж байдаг, монгол хэлнч байдаг, түрэг хэлнч илэрдэг ийм үг. Энэ үг бол юу гэхээр Алтай язгуурд одоо төгсөн ийм үг байна. Энэ улах газар буюу улхан гэж юу хэлж яах вэ гэхээр зэрэг ус газар руу төрж орсон товцог толгой өндөрлөг буюу хойг эсвэл уул их. Ус руу төрж уст гарц руу. Тэр нь нуур руу байж болно, голын дохоор руу байж болно. За тэгэхээр бэхтэр улхан дээр одоо жишээ нь 8 шарга агтд 8-ыг хард суухад гэдэг үг юу гэсэн үг юм бэ гэхээр зэрэг тэр үеийн хүний одоо жишээ нь 13 дугаар зууны хүмүүсийн харж байгаагаар бол шууд бэлэгдэл мэдээлэл. Өөрөөр хэлбэл бэхтрийг бол нөгөө Тэмүүжин хасар хоёроос л баахан загас магас булааж аваад дээрлэхэд байдаг учраас л өшөөтөн болсон гэд байдаг. Гэтэл энэ бэлэг тэмдгийн шимжтэй дүрслэл юуг харуулж байгаа юм бэ гэхээр зэрэг улхан газар гэдэг бол шүтлэг тахилгын газар аа. Тэр орчиндөө байж байгаа хамгийн чухал хүмүүсийн одоо эзэмшдэг буюу ойртдог газар. Тэр 8 шаргыг хард суух гэдэг бол өндгөн сөрөг буюу хожим тахилгын одоо бүтцэд, тахилгын отгуудын бүтцэд байдаг ариун сөрөг түүний хамаат хэсгүүдийг хэлнэ. Тэгэхээр бэхтэр улхан дээр 8 одоо шаргыг хард суухад гэдэг бэлэг тэмдгийн хэллэг болвол бэхтэр бол тухайн отгийн буюу тухайн хот айлын эзэн байна гэдгийг хэлдэж байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл шүтэн толгоон дээр шүтлгийн одоо сөрөг буюу тэрний жинхэнэ одоо эзний шинжийг илтгэж сууж яана гэсэн үг. Судлаачид буюу хожим манай улсууд одоо хэлэхдээ тэрийг зүгээр л бэхтэр нэг голын ирэг дээр салхилаа сууж исэн чинь нэг хэдэн морь хараа сууж исэн чинь юм болчлоо одоо хасар Тэмүүжин хоёр ирж харуудаг шүү дээ тийм хариугаа авдаг. Тэгээ энэ бол юу гэж яах вэ гэхээр бэхтэр бол бэлэг тэмдгийн утгаараа энэ хот айл буюу Тэмүүжингийн тэр гэр бүлийнхний эрх мэдлийг авцсны тэмдэг юм аа. Өөрөөр хэлбэл шүтэн толгоон дээр шүтэн сөрөг хард суuna гэсэн одоо юу. Тэгэхээр зэрэг Монголын улс товчонд одоо тэр улах гэж гарч ирж байгаа нь бол тэр газар онны одоо нэг тийм эрхэмлэх газар буюу дахил шүтэн бий болгоход тийм газар байжээ. Иймэрхүү хэллэгүүд бусад сурвалжуудад хэр байна гэдгийг л одоо хөөж үзсэн. Тэгэхээр улах гэж хэлэхлээрээ зэрэг л голцоо тийм. Тэгээ улах газар ямар газар байдаг юм бэ гэхээр зэрэг бүр одоо говь зүйл хуурай газарч байж болно. Тэгэхээр тэр улах гэж нэрлэгдэх газрыг очиод үзэхдээ зэрэг л хоёр талаараа сайртай юм уу? Усны улам мөртэй, эсвэл өндөр дэвсэг, ус ургамал булгийн одоо залгаач гэдэг юм ийм газар байдгийн тоцог өндөрлгүүд. Тийм газруудыг хөвчлэн
болон хожуу үеийн монголчуудад ч гэсэн овоо дахлаг, шүтээн одоо иймэрхүү эрхэмлэх газар одоо болдог. Тэгэхээр энэний цаанаас юу илэрч байгаа юм бэ гэхээр зэрэг ерөөс монголчуудын тахилгын зан үйл буюу чухал тахилгын хэв шинж, газрын хэв шинж илэрнэ. Тийм учраас одоо тэр чинь бас ахаад хөөгд үзэн. Жишээлбэл Монголын гол тахилгад газрууд хаа байна? Том өрөн бүхий, том ус нуур бүхий газруудад тахилгад газрууд нь хаа байна уу? Ямар газар байна уу гэхдээ дандаа тэрлүү төрж орсон. Тийм өндөрлөг газрууд дээрх овоо, тахилга, өндөрлөг газрууд байдаг. Тэгээ ийм учраас энэ 3 уулхан гэдэг бол юу хэлж яах вэ гэхээр 3 гэдэг бол бэлгэдлийн тоогоороо ерөнхийдөө бол 3 тоотойж байж болно. Эсвэл хэд 3 гэсэн утгаар буюу хэсэг толгойд гэсэн утгаар байж болно. Тэгэхээр зэрэг туулын эхэнд туул гэдэг нэрийг бас одоо бүх юмас талаас нь ингээ харьцуулан судлаад Орос руу Цэвэн Жамсраа нөө Эренчингой энэ орчуулсан одоо энэ хэллэгүүдийг. Тэгэхдээ энийг бол одоо 3 толгой гэдэг утгаар орчуулсан. Юу туул гол гэж, туул мөрөн гэдэг утгаар орчуулсан. Тэгэхээр зэрэг туул гэдэг үг нь бол гацааг одоо туул голыг хэлж байгаа юм байна. Туул мөрний дээр туулын гэдэг нь бол туулын эхэндх 3 толгой буюу гулуун товцог өндөрлөг бүхий тийм газар Чингис хааны туг сүлд. Чингис хаан туг сүлдээ бол босгосон юм байна. Тэр нь төр босгож уралдааж чуулган хийсэн үү эсвэл угаас туг сүлдийг энд одоо жишээ нь авчирч одоогоор бол 10 айлах буюу амьлуулах зүйл хийсэн үү ямар нэг том үеийн шинжтэй зүйл байна. Чингис хааны уугуул тахилгыг олон зуун жил уламжилж ирэхдээ туул дээр туг үрээгээ босгосон шүү, туг сүлдээ босгосон шүү гэдгийг л одоо хэлж байна л гэж ингэж одоо тайлбарлаж байгаа. Тэгээд энэ туулын 3 уулхны дэвсэг сахилгар модон дээр туг үрээгээ босгож гэж хаад тугч болсон мухлаагаа гээ цаашаа явдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ юу гэж яах вэ гэхээр зэрэг улс оронд монголчуудын тогтолцоонд ямар байсан бэ гэхээр хааны тугийг дандаа хааны баруун гарын тэргүүлэгч нь хааны шүтлэг тахилгуудыг хариуцж авдаг тийм тогтолцоо илэрч байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл мухлаа жанжин бол юу юм бэ гэхээр зэрэг хааны зүүн гарын одоо эзэн захирагч нь боловч Чингис хааны дор. Тийм учраас туг сүлдийг хариуцах хүн тэр ерөнхий сайд нь юм уу? Одоо тамгын газрын дарганч гэдэг юм уу? Тийм хүн байсан одоо уламжлалт одоо хожим 20-р зуун хүртэл ирсэн л дээ. Тэгэхээр зэрэг энэ туулын 3 уулхны дэвсэг цаглагар мод гэдэг үг бол юу гэж яах вэ гэхээр зэрэг туулын эхэнд байгаа 3 буюу хэсэг толгойтой газарт энэ тахилга шүтээний одоо их мод байгаа газарт Чингисийн одоо туг үрээнүүдийг одоо жишээ нь суулгаж их тахилал үйлдсэн юм а гэсэн санаа байна л гэж. Гэтэл энээс уламжлаад юу болдгоо гэхээр тэгвэл Чингис хаан яахаараа ононд төрөөд хэрлэнгийн ихөөд дөрвж сууж агаад туул дээр ингэх шалтгаан бий болов. Туул тэгвэл нүүдэлчин хүн яахаа ямар газарт чухал шүтээнүүдээ бий болгодгийг гэхээр ивэлт газартай. Тэгэхээр туул Чингис хаанд ямар ивэл өгсөн бэ? Гэт одоо үндсэндээ Чингисийн үйл явдалтай дүүхүүдийг судалж үзнэ гэсэн үг. Тэгээд энэ явцад бол сонин санаа дэвшүүлж олсон гэх юм уу зүйл нь юу гэхээр зэрэг Чингис хааны түүхэнд гардаг Монголын нус төвчөнд гардаг Хуба хаяа буюу 2 удаа Чингис хаан өвлжсөн. Дайны цагт төр өвлжсөн. Тэр одоо өвлжөө энд байна гэдгийг одоо таамагласан. Нөгөө нэг зүйл нь 300 тайчуудын домог гээд одоо бид нар бол домог гээд итгэхээс орцсон байж байгаа 300 тайчуудын домгийг бусад сурвалжуудад байж байгаа их хөвлөрүүдийг харьцуулаад 300 тайчуудын домог бол туулын ихэнд болсон. Жүрээд аймгийг хамгийн сүүлчийн тайчуудын бүлэг байсан нэг бүлэг байсан Жүрээд аймгийг эцэслэн дарах тулааныг туулын ихэнд хийсэн юм байна гэдгийг олсон сурвалжуудаас. Ингээ өөрөөр хэлбэл туулын ихэнд бол тайчуудыг эцэслэн дарах Жүрээдийг дарсан буюу Ван хаантай 2 удаа өвлжиж улс төрийн хэлхээ холбоо хүчтэй болсон тэр цагуудын бэлэгдлэр хожим Чингис хаан улс байгуулахын өмнө одоо 9 цагаан тугийг. Гэхдээ энэ туулын 3 уулхны дэвсэг сахилгар мод гэдэг үг юун дээр их гардаг үг гэхээр цагаан сүлдийнхээ тахилга дээр илүү толгуурлаж гардаг. Хар сүлдийнхад бол тугийн тахилгууд ерөнхийдөө нэг учраас тэнд дурдах маягаар гаргадаг болохоос цагаан сүлдийг бол жинхэнэ энд үүссэн гэж гарна. Юунд бол Чингис хааны өчигт бол энэ бас л яг дурдж
дуудах маягаар одоо гардаг гэж үзэж байгаа учраас Чингисийн 9 гүлт цагаан төг буюу 8 гүлт цагаан төг бол туулын ихэнд үүссэн юм а. Тэр нь 3 болохонд үүссэн юм. 3 болохонд үүсгэхдээ бэлэгдэл дэвэлт газартаа авчирч үүсгээд энэ бол туулын ихнээс хамгийн том дэлхийн ертөнцөөр явах тулаана буюу тэлэлтэй хэлсэн юм а гэдэг логикоор энэ судалгаа. За, систем маш сонирхолтой байна. Одоо тэгэхээр бол ерөнхийдөө би ингэж ойлгож байна. Энэ туулын 3 болох нь бол Чингис хаанаас өмнө шүтээний газар байгаагүй. Чингис хаан л бий болгосон. Ер нь тийм шиг байдаг. Одоо нуус тавчаан дээр ч гэсэн нөгөө Монголд хэлэхдээ анх нөгөө Монголд нэг зайрд үзүүлээд инглээ гэдэг чинь нөгөө Хотуул хааны дэвсгэр саалгар модон дээр идэг шүү дээ. Тэгэхээр чин тэр үед бол өөр саалгар мод байгаагүй болж тарах гэдэг. Туулын 3 болох гэж. Ягаад гэвэл чин Хотуул хааны дэвсгэр саалгар модон дээр гэж гараад байна шүү дээ. Тэгэхээр Чингис хаан өөрийн гэсэн төрийг үндэслээд өөрийн гэсэн хаант улс одоо династи гэж ярьдаг шүү дээ. Тэрнээс хойших үүний үндсэн бэлэг тэмдэг болгож туулын 3 болохныг сонгож авсан юм шиг байна тийм үү? Тий, тэгэж үзэхлээр зэрэг юу гэж яах вэ гэхээр тэгвэл туулын их гэдэг чинь яг аль хэсэг нь юм. Тэр 3 улхан гэдэг хэв шинж чинь байна уу нэг. Хоёрдугаар тэр ганцар чинь хамаг Монгол хэрээдийн алинд нь хамаарах нутаг байсан юм бэ гэдэг ерөнхий одоо таамаглал юмнуудыг бас дэвшүүлэх хэрэгтэй болоод ийм хэрэгцээ шаардлага судалгаагаар тулгарангуут нь одоо энийг үндсэндээ туулыг чинь орхон туулын бэлчээрээс ахгуулаад энэ туулыг чинь бараг 800 км бид нар явж үзлээ шүү дээ. 3 удаа явлаа. Улхан хэвшинжид газар хаа байдгийг, улхан хэвшинж нь хаашаага байвал зүгээр юм. Аль хэсэг нь хожуу үеийн төвлөрлүүд бий болж ээж үү, хожуу үеийн засаглалууд хаанаа төвлөрч ээж үү, жинхэнэ туул гэж хаана уу гэж. Өөрөөр хэлбэл газар зүүн ойлголтоор юу байдгүй гэхээр зэрэг гол мөрөн гэж байхад эсвэл уул нуруу гэж байхад тэр дотор чухам жинхэнэ гэж байна. Жишээлбэл хангаан нуруунд дотор чухам хангай гэж уулан дотроо байдаг. Туул дотроо чухам туул гэж байдаг. Өөрөөр хэлбэл 800 км туул гэж нэрлэх боловч. Тэгэхээр туул чинь бол дээд туул, доод туул, хойд туул гэж 3 янзаар нэрлэгддэг. Туулгал одоо ингээл ер нь 20 дугаар зуунаас сайшх одоо энэ янз бүрийн сурвалж юмнуудаж тэгж гарна, өгч хөвж тэгж ярина. За тэгээд голынхоо нэрийг цэрлэхээр хаяа гол мол гэдэг ингээд нэрлээ явдаг. Тэгээд үндсэндээ бол дээд туул гэхлээр чинь одоо энэ сонгоны булангаас дээшээ дээд туул гэж нэрлэдэг. Сонгоны булангаас доошо доод туул гэж нэрлэнэ. Хоошоо одоо нэг лүн рүү ингээд эргээд явах чинь хойд туул гэдэг ингээд явчихдаг. Одоо яг тэгж дээд доод хойд гэж хувааж байна уу? Одоо хуваахгүй. Ер нь бол хөгшүүл тэгж хуваадаг хуучин яриа хөөрөө энэ угсаатны 100 одоо жишээ нь хууч аман яриа хууч тэмдэглүүдэд тийм байдаг. Тэгэхээр чухам туул гэдэг нь одоо яг туул гэж нэрлээд байгаа тэгвэл туул дотроо туул нь айл юм бэ гэхлээр зэрэг яг энэ миний төсөөлж байгаа энэ сонгоны булангаас одоо хэрлэн тэрэлж туул хоёр нийлэх хэсэг хүртэл тэр залгааг хүртэл одоо энэ хэсгийг бол гол туул гэж байгаа. Тэгээ энэ нь бол дандаа бэлчээрт буюу уулд хэрийн бэлчээрийн хамгийн том оргил одоо хэсэг. Энэ бол хамаг Монгол хэрэг тойрын зааг. Тэгээд энийг уламжлаад цаашаа тэр хубаа хаяг одоо үтсэн өөрөөр хэлбэл тэр чинь нөгөө туулын ивэлт газар туулд хаана хизээгээр үйл ажиллагаа яваад эхлэв Чингисийн үйл ажиллагаа хэдийн үе дээр ялалт бий болов одоо туул хизээнээс Чингис чухал болоод эхэлсэн бэ гэдэг хэрэг л 1202-оос 3 оны үе буюу Ван хаан одоо нөгөө тангуудын газар уугар тангуудын газараар 5 ямаас хөргөлж тэмээнээс сууж ингэж ирлээ гэдгээс эхэлж гэн гэж үзсэн. Тэрийг үгүй нөхөр Ван хаан ч улсгүй болчиход буцаж аврал хайж ингэж ирж байгаа. Чингис хаан чинь яг одоо хүчрхээ залууж энжин болцсон байсан. Тэгээ Чингис хаан угтаж авч байгаа шүү дээ. Хүмүүс явуулж угтаж байгаа. За тэр угтсан газар бол манай эрдэмтэд бол харь нуурыг гэж хэлдэг. Би бол одоо дөхөм нуур юм байна гэж ингэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ өмнгийн одоо говийг туулж ирэх хамгийн том коридор бол ерөөсөө 3 сайхны нуурыг давж хамгийн голыг өсч ирэх коридор байдаг. Тэгэхээр зэрэг энэгээр ингээд аваад ингээд үзэхлээр зэрэг за дөхмийн нуур бол одоо гүсүр нуур юм аа. Гүсүр нууранд огтжээ. Тэгээ энэ гүсүр нууранд огтсон үйл явдлын дараагаар Ван хаан нуус товчооныхоор босод сурвалжийнхаар бол Ван хааныг өөрийнхөө хүрээнд оруулж тийжээж өвлжөв, хубаа хаяад өвлжөв гэж гардаг.
Тэгэхээр зэрэг заадаг бол хубаа хаяа гэдэг нь үйлжиж байгаа юм байна. Тэр үйлжээ хааваа гэхээр манай өмнөх судлаачид бол ононгийнхэнд гэж үзсэн байгаа, хэрлэнгийнхэнд хэрлэн баян улааны гэж үзсэн байдаг, чойрын ээжсэ гэж жаахан үзсэн байдаг. Тэгэл ерөнхийдөө мухардал ингэсгээл сүүлдээ олон судлаачид одоо хэрлэн баян улааныг л хубаа хаяа юм аа гэдэг байдаг байхгүй юу. Гэхдээ хубаа хаяаг Чингисийн үйлжээ юм а гэж тогтсон концепц нь бол манайхны баримтлал бол буруу. Яагаад гэвэл Чингис хааны үйлжээ гэж ойлгоод байсан. Гэтэл тэр үед Чингис хаан өөрийн үйлжинд үйлчлэх битгий цэвэр дайн тулааны маягаар төр үйлждэг, яг ингэ шилжиж үйлждэг үеуд дээрээ тэр нуус товчонд бол хубаа хаяа гэж зогссон байгаа. Тэгээд тэр хубаа хаяа гэдэг нь хаа байдг юм бэ? Хаана байж болох вэ гэдээ байсан чинь зэрэг яг нөгөө Ван хааныг ингээ аваад ирлээ. Аваад ирэхдээ Чингис өөрийнхөө нутагт авиж эхлэхээр тал нутаг тэр чигээрээ харж байгаа учраас одоо тэр хоёр сууд том хааны ч уулзж байгаа учраас тал нутаг дөргиж байгаа. За тэр хоёр уулзж гинэ гэж. Тэгээ хаана үйлчлэх нь яах нь асуудал биш шүү дээ. Дангаараа үйлчлэх юм бол мэдээж эдийн засаг юмны явд чадахгүй. Хоёрдугаар дайснууд намдаг байх учраас Кредийн Ван хааны дэрэгдээ үйлчлэх салтгаан болсон шүү байгаа юм. Тэгэхээр зэрэг залуу одоо дөнгөж гарч ирж байгаа хамаг Монголыг дөнгөж нэгтгэх гэж байгаа бүрэн хүч хэрэгжээгүй байж байгаа хааныг дагаад нутагт нь очиж үйлчлэхдээ нэр төрийн асуудал болно. Тийм ээ чинь юм. Тийм учраас энэ зааг нутгийг сонгох ёстой гэж одоо төсөөлж штэ. Тэгээд үндсэндээ тэр зааг нутаг гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг ер нь бол Ван хааны нутаг болвол тэр Ван хаан тэр бүр төвчнийг юунаас мэрэгдүүдээс сулж авсны дараагаар буцахтаа тэр зааг нутгаа хэлдэг л дээ. Тэрэн дээр юу гэж нөхөр Ван хаан өөрийнхөө нутагт буцахтаа хачуурт сөвчд улаат сөвчдөр дамжиж ирлээ гэж. Сөвчд гэдэг газар чи юу гэж нөхөр зэрэг харуул хэл байж идэг тэр амыг сагчээдэг өөрийн зах хязгаарын хүмүүстэй хязгаар нутгаа хэлж байгаа. Тэр сөвчдүүд нь одоогийн манай судлаачдын үзэж байгаагаар одоо энэ улаастан ам энэ гачуурт орчим юм. Тэгэхээр энэ бол хамаг Монгол Кредийн зааг. Тэгэхээр энэ хавцаа юу байна гэдэг үзэхдээ зэрэг Чингис уул гээд одоо хүртэл байж байдаг. Тэр тэрэлжийн уртлын. Энэ Чингис уул бол Чингис хаан Ван хаан хоёрын хоёр аймгийнхаа дунд нейтралны зоонд буюу Саармаг одоо завсрын бүсэд үйлчлсэн үйлжээ энэ байж таарнаа. Энийг бол Иш Шамцхай, Далаагва, за тэгээд бусад одоо шинэ манай Мандар Нагаан бөгөөд олон судлаачид бол Чингис хааны үйлчлсэн хубаа хаяа байж мэднэ гэдэг одоо таамагтаа боловч төдийдэн яргаж ингэж ятгадгүй юу тийм байж мэднэ гэдэг ингээд орхисон. За би бол за ингээд хэв шинжээр нь үзэл за хубаа хаяа гэдэг чи юу гэсэн үг юм? Энэ бол улаан буюу хонгор зүстэй хаяа газар гэсэн үг. Хаяа гэдэг чи юу юм? Гол ус руу нуур руу төлж орсон буюу эсвэл уулын биел газруудыг хаяа газар гэдгээ. Тэгэхээр энэ бол бүх хэв шинжээр ингээд таарч байна. Тэр үтгийг хэлний чинь одоо тэнд амьдарч ирсэн тэр Балтан өвгөн энэ төр гэдэг одоо байхгүй болчлоо л доо. Тэр өвгөн энэ төр бол одоо Чингисийн хүргэж нэрлэлвэхийн чи улаан хаяа гэдэг газар штэ л гэдэг байхгүй юу. Гэхдээ зэрэгэл би чинь нөгөө судалж байгаа ч баярлаа явчих штэ. Гэхдээ одоо миний хайж ирсэн нэр яхаараа энд би энэ чинь хубаа хаяа буюу ухаан хаяа гэсэн газар хоо хаяа гэдэг газар хайж явна. Энэ чинь чи эхнээсээ л тийм штэ гэл ингээд шавдргаа шаваага энэ төр гэл тэнд насаараа амьдэрсэн усууд. Энэ чи ерөөсөө худлаа тэр Чингисийн хүрмүр гэдэг чи худлаа штэ. Жуулаа хаяа гэдэг газар гэдэл. Гэтэл Чингисийн хөр тэр Чингис уул гэдэг нэр хаанаас юм бэ гэхээр зэрэг 1924 онд энд Чингис уулын хошуу гэж яг энд байгуулсан. Тэгэхээр Чингис уул гэдэг нь ураг шагаач ус нэртэй. Тэр улаан хаяа гэдэг нь чинь одоо тэр нэртэй. Ингэхлээр зэрэг тэр Чингисийн өвлсөн хубаа хаяа буюу улаан хаяа гэдэг газар энэ байна. Тэгэхээр Чингис хааны ивэлт газар болно. Нэг хоёрдугаар 300 тайчуудын домогт гартай гажиж Жалам хаан одоо ямар хаан чөлөө одоо хангууд гараад ингэдэг тэр нь хаана өрнсөн байж болох уу ямар газар байж болох уу гэдэг ингэхлээр зэрэг нөгөө тайчуудыг их загсны дараагаар Чингис хаан чинь тайчуудын иргэдүүдийг ингэж дагуулад тэр хадаа мадаан одоо нэг өнтөрсөн нөхрөө дагуулж авч илээ барьлаа гэдэг тэр нуус товчны хэсэг дээр тэр чинь тайчуудыг дагуулж нүүд ирж хубаа хаяад үлж өгч тагж үлчиж байгаа. Тэрний үгжэний хөрзөг ононгийн их хавцаа тулаан бий болоод дайс нь бүрэн дарагдаагүй учраас наашаа одоо маш алс гарч Кредийг төвшиж үлжиж байгаа хэлбэр хоёр дахь үлжиж байгаа нэг гэж. Тэгээ энэ үлжиж явах үеийн тулаан бол
Алтан довш ноос овч хоёрыг нийлүүлэхлээр зэрэг яг хубаа хаяад өвлжсэн тэр өвөл 300 тайчуудын дом гарч ирдэг байхгүй юу? Тэгээ 300 тайчууд нь одоо юу юм бэ гэхээр зэрэг мэдээж одоо 6 сайдтайгаа явж байгаа тулдаа гэдэг боловч нэрийн дээрээ Богдбаатар биеэр дайсан тэмдэглэл содрын чуулган за Юанши энтер дээр бол бүгд дараалан гардаг. Жүрээд аймгийн 400 хүнтэй Чингис цөөхөлгөний явж хагаад хилцэж найрамдсан байж байгаа боцод тулдаа тэдний дарсан тухай домог байдаг. Тэр домгийг энд харьцуулаад 300 тайчуудын тулаан бол туулын ихэнд болсон юм байна. Хобаа хаяад нэг удаа тэгж өвлсөн, нөгөөх нь Ван хаантай өвлсөн. Тийм учраас Чингис хаан бол энд өөрийн ивэлт газар буюу нутагших, тэнд туг сүлдээн босгох тийм одоо шалтгаануудтай болсон байна гэж одоо ингэж үзээд тэгээд яг хөө энэ дашрамд нь одоо ер нь туул тэгээд хожим монголчуудын дотор хэрэг хүн зэнтэй байсан юм гэдэг судалгаа хийгээд туулын ихэнд болсон түүхэн болон улс төрийн томоохон үйл явдлуудыг бүгдийг бүртгэсэн. Тэгэл хамгийн сүүлд одоо Бороогийн Жанжин хүртэл одоо зэрэгэ засаал тийм ээ. Ингээд одоо туул бол монголчуудын амьдралд ямар их хүн зэнтэй, ямар их чухал газар вэ гэдгийг хамгийн сүүлд одоо нуус тавчаа бараг төгсөх шахуудаа хэлж байгаа шээ. Туулын хар түнд 7 жилийн дайныг одоо хоризмд хийчихэд Сартуулаас явж ирээд туулын хар түнд явж байгаа гэж онолгоо очихгүй байна, орхонд очихгүй байна. Энд чинь газрын дундаж болгож тэгээд бас нэлээд ивэлтэй чухал газар болгож тэгээд энэ туулын хар түнээс тангуудад дайлах дайныг эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл чинь шүтлэг, дахлаг, амраа юсгалан тэр улс орныг цуглуулах бүх одоо чуулган юмнуудыг энд хийж ингэж тогтож яваад явж гинэ гэдэг чинь тэр үеийн тэр байгальд шүтдэг тэр их бэлэгдлэр боддог тэр их ивэлийг боддог улсуудад туул бол сүүлдээ Чингис хааны маш их тийм хүчирхэгжлийн цэг болсон. Тэр хүчирхэгжлийн бэлэг тэмдэг нь тэр нуус Чингисийн гол дахилгуудад 3 улханд тугаа босгосон шүү. 3 улханд одоо туулын ихэнд тэгсэн шүү гэж одоо олон удаа ингэж дурдж жил бүрийн дахилгуудад одоо тэр 3 улхын туулын 3 улханыг дурддаг учраас энэ байна л. За тэгэхээр одоо номынхоо нэрдлүү шууд оръё. Дээр туулын 3 улхан одоо яг хаана байна? За ерөнхийдөө бол нэг 600-700 км Номингийн голоос нааш хар зүрхний хөхнөр хар зүрхний бишээ нөгөө хагийн хар нуураас нааш бид нэр улхан хэвшигч газрыг хэд хэдэн удаа явж судлаад тэгээд тэр битгий хүл дорооноор бас онгоцоор дээгүр доогор нисгтэй хүртэл хэвшинжийн судалсаар авгаад за одоо улхан гэдэг газрууд хаа байна гэхээр зөв туулын дээд түнд байна гэж үзэж байгаа. За түн гэдэг газар юу юм бэ гэхээр мэдээж голын шугуй том тэр шугуй. Тэр нь бол сонгоны болонгаас тэрэлжийн тэр туул тэрэлжийн бэлчээр хүртэл хамгийн том шугуунууд байдаг. Тэгэхээр дээр туулын 3 улхан гэж хэлж байгаа туулын их гэж дуудаад байгаа. Эсвэл нэг талаараа дээр гэдэг нь бол Чингис юуг болвол туулыг бол зүгээр дээрхийн гигийн гэдэг шиг одоо дээд шүтэн гол гэж хэлээд өчч магадгүй. Гэхдээ дээр гэдэг утга нь нэгдүгээрт галын их байна. Хоёрдугаарт монголчууд угаасаа голын их газар тэр зүйлийг одоо шүтэнд болгодог. Тэндээ одоо чинь гоё чухал зүйлүүдийг хийдэг учраас туулын их рүү байх ёстой гэдэг таамаглал логик нь эндээс гарч байгаа. Тэгээд туулын ихэнд үтсээр байгаа. Ер нь бол нэг хэсэг баахан эргэлдсэн юм аа. Энэ Улаанбаатар хотын орчмын улхан шинжит газрууд гэж. Тэгээд тэр бол ихэвчлэн тийм улхан шинжит газрууд хоошоо харсан байх ёстой. Шүтэн гэсэн одоо бас нэг логик байгаа. Одоо тэр нөгөө юуны тэнгэр шүтлэг бөөмөргөлийн янз янзын ямар үтсээр байгаа л одоо тэгэл янз янзын юм болно шүү дээ. Ингээд өөрөөр хэлбэл одоо энэ зайсан толгой. Зайсан толгоогоос ахуулаад энэ аргашаа улхан шинжит голуу төрсөн өндөр юм өндөрлгүүд байна. Энэний тоо хэмжээ хэд байна? Энэ ер нь мөн үгүй юу гэдэг. Тэгээ ер нь энэ хавьд байна гэдээ бараг итгэж хаад байхгүй юу? Ингээ байж тал ахаад нэг асуудал гарч ирсэн. Туулын улхын болон гэж одоо нэртэй газар бүр эртнээсээ байдаг. Тэр улхын болон руу яваад одоо тэр нь болохоор одоо энэ баян үнжүүл алтан булгийн цаад руу туулын хоошоо дохордог гэж тэр улхын болон гэж байгаа. Тэр газар дээр яваад очисон чинь яг нөгөө улах толгоонууд улхын булангийн улхууд гэдэг одоо улхнууд улаанууд энэ төр гэж нуус товчонд бас гардаг. Тэр хэсгийн тэр улхад толгодууд гарч ирж байгаа. Тэгээ тэр яг голын хөндөрөө тэр голын татам руу орсон ийм өндөрлөгийн ийм толгоонууд. За ерөнхийдөө шинжтэй байх юм байна. За дээшгээ байна уу гэд. Тэгээ дээшгээ байгаад ингээд үзээд байсан чинь
таргун шир гацаа, хар усан тохоон гацаа, зуух гацаа гэд 3 гацаа. Гуруула яг зэрэгцээ адил хэмжээстэй хоорондоо. Тэгээ 3 удаа өндөрлөг хоошаараа байж идэг. За ингээл бид нар мөн үгүй юу гэл ингээл үзээ. Тэгээ явж ерөнхийдөө яг тэр одоо тэр юу гэдгийг Чингис суулын дээхэн талд тэр Чингис суулыг шүтэн гэж үзэж байгаа бол түүний хажууханд тэр бэлэгдэл газар байх ёстой гэсэн логик бас байна да. Тэгээд үндсэндээ тэр таргун шир гацаанаас дээш их 3 өндөрлөгийг олон янзаар зургийг авч одоо симуляцийн аргаар боловсруулж үзэж энийг ингээ хүн холоос харахад нүүдэлчин хүн харахад ийм шүтлэг юм шиг санагдах буюу онцлог юм дөрхүүд юу байна гэж. Тэгсэн хоорондоо 3 нэжилхэн зайтай 3 тэгш юм өндөрлөг хоошоо гараа байж идэг. Тэгээ энэ бол байж мэдэх юм аа. За энэ өөр томог түүх гэж элдвээ юм байна уу гэд ингээд үзээд байсан чинь Тулун хааны тулгад гацаа гэд тэр донтлын гацааг нь хэлдэг. Тэгээ энэ яасан домогтой бэ гэхээр Тулун хаан одоо ерөөсөө Чингис хааны дараа хамгийн гол одоо үйл явдлуудыг гаргахдаа энэ тулгад гацаан дээрж олон үйл явдлуудыг хийсэн юм гинлээ гэж ийм домог. За ингээд одоо домог сэжим янз бүрийн юм ингэж хайсаар байгаа. Тэгтээ энэ дахилга шүтэн гэж хэлдэг юм байна уу энэ төр гэд. Тэгээ ерөөсөө ингэж үзсээр байгаа нь ерөөсөө бүгдээрээ дахиж шүтдэг тийм одоо газрууд байж. Энэ бол 3 улхан байж болох юм. Чингис уулд ойр байна. Ой модонд ойр байна. Нөгөөх одоо юу гэдгийг сахилгаар мод энэ төр гэдэг шүтлэгийн зүйлийг одоо бий болдож орчноо одоо шинэ иж бүрдэлжүүлэхэд ойрхон байх юм байна. Гэт ингээд одоо тэнд Туулын 3 уулхан гэдэг бол одоо тэр Хобаая гэж миний үзэж байгаа тэр Чингис уулаас дээшээ 1 км орчимд 3 адил хоошоо харсан одоо тэр 100 гацаа харуулсан тохоон гацаа гэдэг. Гацаа гэдэг бол одоо дандаа гол руу төрсөн өндөрлгүүдийг л одоо хэлээд байгаа юм да. Тэгээ энэ 3 өндөрлөгийг юм агсан таамаглал дэвшүүлээд энээс өөр дээшээ явах тохоо гэдэг чинь одоо гачууртын харуулсан тохоо хэлж байна уу? Гачууртын харуулсан тохоо биш. Юуны харуулсан тохоо гэж байгаа. Одоо тэр тэрэлжийн харуулсан тохоо гэж наашигаа байж харуулсан тохоо амралт гэдэг байдаг шүү дээ. Бэлчрээ туул тэрэлжийн бэлчрээс наан дор. Тий. Тэнд бол одон уулхан хэв шинжид одоо тийм төрсэн газрууд байгаа. Тэгээд энэ газрыг ингээд ер нь одоо таамаглалд дэвшүүлээд энэ бол туулын дээр туулын их гэж үзэж болно, 3 уулхан гэж үзэж болно, ивэлт газруудтай холбоотой байна. Хамаг Монгол хэрээдийн зааг тамаар нь олон талаасаа энэ хэв шинжинд таарч байна. Гэт за энэ газарт түүхэн үйл явдлууд тэгвэл дараагийн одоо байгаль юуны мэдрэмжээр одоо шинэ түүхэн хэв шинжүүд юу ямар үйл явдлууд болсон юм бэ гэд ингээд үзсэн. Тэгээ энд бол маш олон үйл явдлууд болсон. Одоо Юан гүрний төгслийн тулаанууд болж исэн, Манжчин гүрэнтэй тэр сүнэд алхахын тулаанууд болж исэн. Одоо ингээл маш олон одоо тийм тулаан, цэрэг засдаг газар одоо ийм газрууд одоо байгаад баснаар илэрдэг. За тэгээд хэний тэр хажууд нь бол бүр Ван хаан Тэмүүжин 2 үйлчлээ гэдэг одоо домогтой Чингисийн хөр уул байж байна. Тэгээ энэ бол ерөөсөө 3 уулхан энэ хавьдал байж болох юм. Тэрнээс дээш ингээд үзэхлээр зэрэг бэлчээрийн хэв шинж буюу суурьших тахилгын хэв шинжүүд байхгүй илүү бартаатай болоод ингээд явах хэрнээ уулхан гих зэрэгцгүй золон гэлэн толготын хэв шинж бол нэг төдийлөн илэрдэггүй. Тэндээсээ цаашаа нөгөө 300 тажуудын домгоо холбоод тэр Жалман хаан энэ гэдэг уулуудаа холбоод ингээд үзэхтэй зэрэг ерөнхийдөө ер нь тохироод байх шиг ингээд санагддаг. Иймэрхүү хэлбэрүүдээр үзээд энэ бол 3 уулхан туулын ихэнд байх юмгаар газар зүүн одоо юунуудын тамгаллуудын ингээд тогтоогоод ингэсэн. За тэгээд тулхтаа мэдээж хэрэг одоо зөвхөн одоо миний фантаз судалгаа уялдаа холбоо сурвалж ашиглах нь юу? Ер нь зүгээр их туршлагатай судлаачид энэ зүйлийг юу гэж үзэж гин гэж бас тест хийж үзнэ. Тэгээ ер нь бол аваргууд бол нэг үгүйсгээгүй. За энэ сони юм үлгээл одоо тэгээд дэмжсэн зарим нь. Тэгээ одоо тэнд бол тэгээ Хобаая маяа гэдэг амралт одоо илдүү юмнууд бий болоод тэгээ бөөнөр тэр тагтдаг. Нэгэнт одоо туулыг эхнээс нааддаг адгаас нь их хүртэл одоо олон дахин явж шүрдсэн үний хувьд тэгэхэд одоо энэ туулын ард түмэнд гэдэг нь шүү дээ. Түргэний балгасан. Баан тоорлын ордны тойр гэдэг. Энэ яг туулын ард түмэн үү? Ер нь туулын ард түмний 3 газар байгаа. Энэ бол түн мөн. Одоо энэ Улаанбаатар хотын дээш улаас гачууртын ам хүртэл түн хэв шинжтэй.
Түн гэдэг хэв шинжит гэдэг энэ тэр нөгөө тэр аймууд их тэлж ургах, тэгээ их одоо багц ургах, эртнээсээ байж байгаа уул мөрөн тийм байх хэвээр. А дээд талын түн нь болохоор зэрэг яг одоо тэр 3 уулхан буюу Чингис улаас дээш байдаг. Тэгэхээр түн хэв шинжит газрууд мөн мэдээж хэрэг одоо тэр нэг судалгаа ярих юм бол туулын ард түмэнд чинь Ван хааны ордон байна, энэ төр гэл Ванго энэ төр юм яадаг штэ. Тэр ч яг манай судлаачид сүүлийнхэр үзснээр бол ер нь бол Ван хааны ордон байх бололцоо бол он цагийн хувьд бол хэцүү. Он цаг зурж байгаа. Тий, иймэрхүү юм одоо илэрч байгаа. Тэгээ нэг иймэрхүү л одоо судалгааны суур. Тэгээ одоо бол яг тэр 3 уулхан зүгээр энэ үр дүн нь юу юм бэ гэхээр зэрэг энэ яг 3 уулхан гэдэг газрыг олох 3 уулхан гэдэг газар энд байна гэж нотлох гол одоо улаараа зүтгээд байх нь гол биш. Энэ нэр томьёо, энэ хиллэг туулын үнэт зүйлтэй энэ газрын судалгаатай холбогдож гүйлгэнд орж байгаа нь чухал. Тэгээ одоо сүүлийн улсын наадам дээр хүртэл туулын 3 уулхны ихэнд төгс бүрээгээ босгосон гэдэг. Тэгээ би бол энэ төгсгөлд нэг тийм төсөөллийн маягийн одоо нэг ясантай дэврэн гэх юм уу лог тийм одоо гаргалгаа гаргасан. Өөрөөр хэлбэл Чингис хаан тэгвэл 9 хөл цагаан тугийг байгуулаад нуус төвчаны 202 дугаар зүйлд байдаг шүтлэг өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл нуус төвчөнд өмнө нь хаадуудыг дахихтаа юу гаргаж ирэхдээ ямар газрууд гаргаж ирж ирсэн юм бэ гэхээр сахилгар модтой газар буюу Хорхоногж буурын сахилгар модор энэ төр гэдэг. Сахилгар модыг дахих зан үйлээр гарч ирж ижээ гэсэн одоо тэр зүр зураг нь тодорхой байдаг. Гэтэл Чингис хааныг дахихтаа юу хаан суулгахтаа 9 цагаан тугийг байгуулад гэж. Өөрөөр хэлбэл мод дахиж хааныг байгуулдаг байсан бол туг буюу шүтлгийн байгууллал бий болгож гаргаж ирж байгаа. Энэ бол монголчуудын шүтлгийн өөрчлөлт буюу хөгжлийн үйл явцыг илэрхийлж яана гэж үзэж байгаа. Энэнтэйгээ холбоотойгоор юу болоод эхэлсэн бэ гэхээр Чингис шүтлэг гэж байна, Тэнгэр шүтлэг гэж байна. Чингис шүтлгийн уламжлал байна. Энэ л тогтолцоо шүтлгийн хэлбэр юм а гэдгийм рүү одоо энэ дээр анх удаа гаргаж ирж тавьсан. Тэр тогтолцоо шүтлэг гэдэг нь юу юм бэ гэхээр одоо энэ бөөмөргөлийн шүтлэг бол хувь шүтлгийн шинжтэй. Хэсэг бусаг дахилга бүр өөр, нэг дэгтэй биш, нэг зан үйлтэй биш. Шүтгчд буюу түүний хүрээлэгчд, түүний боловсон хүчнүүд өөр байдаг. Харин Чингис шүтлгийн явц бол юу гэхээр зэрэг нийгмийн шүтлэг болоод хөгжиж байгаа. Хувь шүтлгээс даваад. Дээр нь болохоор зэрэг энэ бол нийгэм улсаар шүтгэс гарна өөрийн тогтолцоотой. Өөрийн боловсон хүчинтэй, отог байгуулалттай, эд үлгийн зүйлтэй, зан үйлийн дэг ёстой, зан үйлийг одоо бий болгодог цаг хугацаа, цаг нартай, ингээд уншлаг дуудлагатай, ном судартай гэсэн үг шүү дээ. За ийм болоод ирэхдээ энэ бол тогтолцоо болж орж байгаа. Өөрөөр хэлбэл системлэг байдал гэсэн үг. Энэ системлэг байдал бий болоод ирэхдээ яг шүтлгийн нэрэн дараа бий болждаг философор. Жишээлбэл одоо ертөнцийн хамгийн дээд эзэн гэж нэг юм байна да. За тэрийг төлөөлж хүн төрлөختөнтэй холбогдож байгаа нэг элч байна. Түүнийг газар дээр үлдээх тэмдэг гэж зүйл байна. Жишээлбэл одоо Иесус Христ буюу Христийн шашнаа явж байгаа юм ертөнцийн эзэн гэж юм байна. Түүнийг төлөөлж Иесус Христийн ертөнцид бууж ирээд загалмаа үлдээгээд буцдагтай адил. За мөн одоо Мухаммед буюу Бурхан багш бүгд адилхан. Тэгэхээр зэрэг ерөөсөө философи сэтгэлгээ, шүтлэг хүчирлийн сэтгэлгээ, эрен дараатай логиктой болоод ирэхээр нэг загварчлалт бий болдог одоо шашин тогтолцооны одоо тийм ухтган байж байгаа. Тэгэхээр манад яасан бэ гэхээр зөв өмнө нь тэр мод шүтэл юм уу эсвэл нэг бөөх шүтэл ингээл өнгөрж исэн бол манад тогтолцооны шинжтэй болоод төрийн шүтлгийн хэв шинжтэй зүйлүүд гарч иржээ гэдэг гаргалгыг энэний дагууд хийгээд тэгээд энэ бол юу юм бэ гэхээр зэрэг мөнх тэнгэр гэдэг бол тэр бос шашинтай үзүүл харьцуулах юм бол энэ ертөнцийн эзэн юм аа. Тэнгэрийн хөвөн гэж нууц тавчаанд 64 удаа Тэнгэрийн хөвөн, Тэнгэр мөнх тэнгэр гэдэг энийг одоо жишээ нь олон удаа дууддаг. Энэ нь бол энэ Тэнгэрийн хөвөн буюу Тэнгэрийн элч буюу нэгээс Иесус Христ нь бол одоо Чингис хаан юм аа. За газар төлдөөсөн тэмдгийн Чингис хааны сүнс буюу түүний сүлд тэр цог хэмрийг хадгалж үлдсэн бэлэг тэмдгийн зүйл нь юу юм бэ гэхээр энэ 8 хөл цагаан туг буюу 9 туг гэж хэлдэг энэ туг юм байна. Энийг болвол дорж онзаароос ахгуулаад алтан очроос ахгуулаад замун урагшаах одоо судлаачид хүртэл ер нь бол Чингис хааныг энэ ертөнцийн юу төлөөлж үлдсэн бэ? Ийм ухамсар байсан уу? Тэр
хүнийхэн төлөөлбөлөглийг аваад үлдэх хэмжээнд энэ үндэстэн энэ улс чинь байсан юм уу? Энэ шүтлгийн тогтолцоо соёлын одоо загвар, сэтгэх загвар аргаараа тань мэдхүн аргаараа бол аваад үлддэг учир бий. Тэгэхээр зэрэг энэ нь юу юм бэ гэдээ асуудаг. Тэр нь бол одоо цагаан сүлд юм аа л гэж. Тэгээд цагаан сүлдийг яахаараа туулын ихэнд вэ? Гэхдээ учир шалтгаанууд хайж эхэлнэ. Тэгээ өөрөөр хэлбэл Чингис хаан 1206 он яг хөө зүгээр хуучин бэлгийн улирлын тооллоор аваад үзвэл 1205 оны төгсгөлөөр ч байж магадгүй эзэнт гүрнийг байгуулахдаа 9 хөлт цагаан туг буюу 8 хөлт цагаан тугийг гаргаж ирсний учир тэгвэл тэр нь өмнө амилсан шүтээнийг тэнд дахин шүү дээ. Тэгэхээр хаана амьлуулсан байж болох уу? Хаана тэрийг зохицлоосон байж болох уу гэдэг асуудал бий болоод ирэхээр үйл явдал нь туулын ихэндх хар түн буюу хамгийн хар түнтэй холбогдож байна гэж үзэж байгаа. Тийм учраас тэр 9 цагаан сүлдийг буюу одоо Монголын туг сүлдийг амьлуулахыг энэ Чингис хааны бүх сүнсийг дахиж бүх нарийн андимыг дахиж хар сүлдийг цагаан сүлдийг дахиж явахдаа туулын ихэнд өссөн шүү гэж дуудаад байна. Тэгэхээр энэ бол Чингис хааны улс байгууллагаас өмнө амьлуулсан буюу жинхэнэ хүч оруулсан магадгүй одоо байгууллагыг бий болгож бүрдсэн газар байж таарах гад байна. Энийг санамсаргүй дуудахгүй. Энэ дахилгын хамгийн бидний сурвалж гэж үзээд байгаа хамгийн гол зүйлүүд чинь эн чинь яваад байна шүү дээ. Тийм учраас энэ дөрвөн улирлын дахилгын одоо хамгийн одоо гол дэглэсэн хууль ёсны судар болох 10 буянт намын цагаан төгөнд бол дөрвөн улирлын дахилгыг буддын бурхан багшийг дөрвөн буянг дахих Чингис хааны дөрвөн улирлыг дахих гэдэг энэ хоёр тоолол дээр зогссон хоёр том шүтээнийг яаж авч явах вэ гэдэг загварчилж одоо хуульчилсан тэр хуулийн дээр уг үндэс нь байгаамаа гэж ингэж үздэг. Тийм учраас цагаан сүлд Чингис хаан улс байгуулж тэр байгууллал дээр мандуулж жинхэнэ улсыг тунхаглахын өмнө амь оруулсан буюу нэгдэж бүрдүүлсэн газар туул байж болох юм. Энэний баталгаа нь бол түүний бүх шүтлгүүдэд туулын ихэнд шүү гэж дуудаад байна л гэж хэлж байгаа. За ер нь маш сонирхолтой юм байна. Зөвхөн яг би ерөнхийдөө одоо бид нар чинь дуус төвчөө нэгэн дуус төвчөөний хүрээнд энэ подкастуудаа явуулж байгаа болохоор тэр барсчил тэр 9 үйл цагаан тугийг яасан газар болгоно. Тэгээд тэр хүний нөгөө саглагар модны анхны юу чинь бас онон хорхон жоо. Тэгээ бодглохлоор энэ хуучин уламжлалыг шинээр бий болгосон юутайгаар Чингис хаан холбосон шиг байна тийм ээ. Чинээрээс жишээлбэл туулын эхний дээр туулын 3 улхан дээр анх 9 хөл цагаан туг байгуулад тэгтээ бас хорхонгийн саглагар мод шиг бас саглагар мод заавал олж иж тэрнийг бас илүү амттай болгосон биз дээ. Тийм л юм шиг байна шүү дээ. Тэгэхээр саглагар мод гэдэг өөрөө маш чухал мөртлөө эртний нөгөө шүтлгийн улбаа. Маньхан шинээр үүсгэж байгаа 8 хөлт 8 цагаан туг гэдэг чинь дахиад нөгөө ондоор дахиад яаж юм гэхэлэр өөрийн үүсгэсэн болоод хуучин ирж ирсэн бүх юмыг өөртөө зангидаад. Ер нь бол цагаан тугийн уламжлал нь өөрөө нуус товчоонд болоод урагшаах уламжлал нь яаж гардаг вэ гэхлээр зэрэг энэ туг сүлдний шүтлгэд боржигны үүсэлтэд туг гэж дууддаг байхгүй юу? Тэгэхээр тэр нуус товчоонд бол тэр тоглож мордов гэдэг өвлөн хааны одоо тэр өвлөн эхийн одоо юмнууд гардаг. Тэгэхээр боржигны туг бол цагаан туг байсан юм байна гэж. Тэгэхээр тэр цагаан туг байж байгаа тэр цагаан тугийг эзэнт гүрний томоохон туг болгож байгууллал болгож үүсгэхэд нааша энд хүч авсан газар буюу хамгийн сүүлийн супер ялалтууд бий болгож хамгийн том одоо улсуудаа дарж хамгийн том дайсангаа эцэлсэн тийм ч хамгийн Монголыг 300 тайчуудыг дарна гэдэг нь хамгийн Монголыг эндээ тэгж бүрдүүлж гин гэсэн санаа. Нөгөөтэйгөр Хэрээд буюу энэ газар нутаг дээр буюу Монголын өндөрлөг дээр ноёлж исэн улсыг дарж байгаа юм. Тэгээд тэр том гавьяануудаа энд байгуулдаг шүү дээ. Энэ гавьяа байгуулсан газрууд дээр ирж тугийн байгууллаа бүтээгээд түүнийг буцаад залсан гэж. Тэгээ буцаад залаад онны ихэн дээр аваачаад улсыг тунхаглах дээр 9 цагаан тугийг одоо байгуулжээ. Тийм учраас энэ цагаан тугийн дуудлаганд за бусад одоо Чингисийн өчгүүдэд туулын ихэн, туулын гурван улхан туг үрээгэм босгож энэ мухлаад бариулаад ингэж үүссэн шүү гэж тугтай холбож л дуудаад байгаа. Ерөөсө түүнээс одоо юу гэдэг онны ихэн дээр 9 цагаан туг
гээд нуус товчонд байгаа штэ. Тэнд л үүссэн болохоос юу тийм байхгүй гэдгийг чинь бид нар юу гэж нөхөхөр зэрэг тэгчл бодно. Гэтэл Чингисийн өчгүүдэд ягаад туулын ихэн дээр тугуудаа босгосон шүү. Тэнд мухлай данга өгсөн шүү. Энтер гэдэг бүх юм ингээд хэлээд байгаа нь. Тугийг төрийн ёслолд хэрэглэх нэг өөр, тугаан дахих нэг, дахиж амьлуулах нэг өөр гэх мэт одоо ингээд залжээ. Тэгээд одоо би өөр он цаг тогтоож фантазалсан. Өөрөөр хэлбэл онны ихэнд хэрвээ энд тугийг одоо бүрдүүлээд тугийн байгууллагыг амьлуулсны дараагаар хэдий хугацааны дараа онны ихэнд чуулган болох уу? Энэ хооронд хэдий хэр явах уу? Тэгэхээр одоо тэр чуулганаас багаар бодоход одоо олон 10 хоногийн өмнө туулын ихэн дээр их том ёслол хийж ингэж одоо төрийн тугийг амьлуулжээ гэж. За тэгээд бас энэ өрмөц сонирхолтой судалгаануудын чинь дундаас надад нэг бүр бас л нэг гайхалтай төрүүлсэн энэ одоо ямар сонин гаргалгаа хийдэг, ямар сонин гярхай, сонин нөхрөө гэж хамаагүй их гайхсан нэг зүйл нөгөө Чингис хааны төрсөн сар улирал. Одоо эн чинь манай төгсдийн дотор хамгийн том маргаантай сэдвүүдийн нэг шүү дээ. Өгүүлгээл нэг 100 гээл нэг ингээл явдаг. Чи магадлал бас нэг өөрийн гаргалгаа хийсэн. Энэ тухайгаа тайлбарлаад ярьж бид нар чи одоо өвлийн тэргүүн сарын шинэ нэгэн дүү зуны тэргүүн сарын улаан тэргэлүү гээл ингээл үндсэндээ нэг түүх сонирхдаг хүн болгоо нэг 2 өдөр дээр ингээд наацаа нь болоод байдаг. Чи энэ нэг бол нэгтлэхта бүр маш сонин гаргалгаа хийсэн байсан. Зөвхөн сар биш нарны тоотлыг маш олон тоотлын наацаанд баримжааг ягаад энэ тухайгаа сонирхуулаад яриач юм. Одоо энэ дараагийн сэдв рүү орж ийн гэсэн үг. Энэ сонирхолтой. Өөрөөр хэлбэл одоо энэ талаар чинь би судалж яргах, үзэж харах завдалгүй л явлаа. Нэг. Хоёрдугаар за манимэтэн ч одоо ийм юмд ч оролцоод явах уу, энэ томчуул явдал байх гэж ингэж бодоод. Ингээд энэ 2012 онд Монголын судлаач янз бүрээр маргаж бүр нэгтгэж бүр ажлын хэсэг гаргаж судлааж бүгдийн судалгааны үр дүнг нэгтгэж ингэж судалсаар байгаад тэгээд элбэгдэр ерөнхийлөгчийн үед чинь 2012 оноос за энэ ерөөсө Чингисийн төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинэ нэгэн гэж нэг маргадаг, зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр гэж нэг маргадаг ийм хоёр маргаан байна. Энийг одоо ямар нэг байдлаар Монгол улс нэг улс болсон хойно нэг баримтлах юмтай байх ёстой байна. Аль нь байна, аль нь судлаачид та нар гаргаад иргээд ингээд яасан. Тэгээд ингээд үндсэндээ өвлийн тэргүүн сарын шинэ нэгнээр бид нэр ясалж байгаа. За ингээд яслаад ингээд хэдэн жил болсон чинь ерөөсөө л өвлийн тэргүүн сарын шинэ нэгэнд төрсөн өдөр тэмдэглэхлээр нэг хэдэн хүн заавал пост бичих буюу эсрэг үүсэх өгүүлэл бичдэг. Өө эн чин 100-ны тэргүүн сарын улаан тэргэл өдөр шүү дээ. Юу балаа юм яриад байгаа. Эн чин өвөл Чингис хаан төрнө гэж юу байсан. Инээ тэрэг л ингэдэг. Тэгээ нэг удаа ингээд байжсэн чинь нэг 5 сарын сүүлээр байжсэн чинь миний судлаач нэг сайхан нөхдүүд их том докторууд тэд нэр дадалд явна гэнэ. За яав гэдгсэн. Чингис хааны төрсөн өдрийг одоо энэ 5 сарын 31 шүү дээ. Тэгээ одоо Чингис хааны улаан тэргэл өдрийг тэмдэглэж явна энэ төр гээл тэгж байна. Тэгэлгүй энэ ч одоо юу шүү. Өвлийн тэргүүн сарын шинэ нэг ингээд Монгол улс ёсолсон байна шүү. За онлын хувьд та нар зүрчээж болно. Тэгээ яагаад 5 сарын 31 ингээд гэж байгаа гэсэн. Ой чи маргаан байхгүй шүү дээ гээл ингээд. Тэгэнгүүт би нэг сонио оргоод. 5 сарын 31-ний би мэдчихэж байгаа. Энэ 5 сарын 31 гэдэг өдөр яаж гарч ирдэг юм бэ гэхээр за Хувлын хааны дэглэсэн гэдэг хятадын шар зурхаагаар тооцохлоор одоогийн тоол хоёрын зөрүүгээр 5 сарын 31-ний орчин болчдөг. Нөгөө нэг 62 он тогтоодог чинь 62 тогтоодог чинь дээр. Гэхдээ тэгэнгүүт би энэ чинь би тэгээ яагаад үзэж болдгүй юм. Яахаар ингэ алд дэлм алдна гэж юу байсан юм. Тийм байх ёсгүй. Өвлийн тэргүүн сарын шинэ нэгэн байх учиртай гэдэг ингээд эхний сэтэл надад төрж байгаа. Тэрний үг жишээ нөхөр зэрэг ерөөсөө 10 буянт номын цагаан түүх одоогийн орцсын өвлийн Милгодын баяр тэмдэглэж байгаа хоёр том уламжилж ирсэн зүйл байгаад байдаг. Гэтэл яахаараа 17 дугаар зуунд алтан товчийг бичихтэй нэмэлт маягаар биччихсэн байж байгаа өгүүлбэрт хүмүүс итгэе ингээ явдгийг. Энэ байдлыг ер нь нэг судалж үзье. Яахаараа би энэс айгаад халгаа явж идэх аль үзье гэд. Ингээд товчхон өгүүл бичээд нэг хариулт өгчих гэсэн чинь дээлдэггүй. Хэдэн сар боллоо. Үгүй энэ чинь маш олон юм үзэх боллоо. За ингээд үндсэндээ бол өгүүлэлээ хумаад эн чинь ерөөсө зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр идэг зүйлийг гаргадаг хоёрхан баримт байдаг.
Нэг нь болохоор 17 дугаар зуунд Лувсан данзны алтан товчод гарч ирэхдээ 100-ны тэргуун сарын улаан тэргэл өдөрт бол Чингисийн мэндэлсэн гэдэг ингээд нэг тэмдэглэж хатдаг. Энэ бол Чингис хааны төрснөөс 400 жилийн дараа. Өөр нэг зүйл нь юу гэхээр содрын чуулганд явж байгаа дараашаа дайддын нөгөө төрсөн өдрүүдийг янз бүрийн товёогоор хэрглэж явж яснаа дунд нь өөрөө эргэлзээд үгүй ер нь одоо нас барснаас нь тооцоод ингээд үзэх юм болвол энэ хүн чи ер нь жилийн дундуур төрсөн байж таарах юм байна гэсэн нэг таамаглал гаргасан. Өөрөөр хэлбэл жилийн дундуур гэдэг нь 6 сар 5 сарын орчин буюу 100 та таардаг. Тэр 400 жилийн дараа гисэн Лувсан данзан болохоор зэрэг одоо улаан тэргэл өдөр гэдэг. Тэгээд би ерөөсөө Чингисийн төрсөн өдөртэй холбоотой ямар нэг сэжим гаргасан бүх сурвалжуудыг цуглуулад. Энд дээр нэг 15-6 сурвалж цугладаг. За бус нь бол яг хуу төрөг твэчээс гарвалтай хувилбар банкатын төвх мөх гэдэг юм явна. За ингээ Монголуудыг судлаад эхлээд зүгээр тоон хэмжээгээр үзэж байгаа юм. За энэ 15 судрын чинь сурвалжийн чинь хідэн өвөлгээд хідэн зун гэсэн байдгийн байна. Ядаж харъя. Өвөл зун гэснүүдийн хооронд логик холбоо юу вэ? Гэт харахлаа зэрэг за 13 одоо голж байгаа үндсэн тодорхой байж байгаа судрынх нь 9 нь өвөл гэдэг. 9. Илэрхийдээ даван боогоц. Тэр 9 судар хэдийн үе судрууд вэ? Тэр нь болохоор зэрэг 10 буян томын цагаан түүхээс авахуулаад явсаар байгаа л тэгэл 17, 18 гээд 19 хүртэл. Одоо ингээл ер нь бол чи цаг хугацааг баримжаалаггүй ерөөсөө мэдээлэл агуулж байгаа болгоныг яаж хаад тэгээд цаг хугацаагаар нь дараа нь баримжааг нь үзнэ. Тэгтэл алтан товчоос хойш яг залгаад 2 судрал 100 гэн. Ингээ 3. Алтан товчийг яагаад гараад ирсэн бэ? 100-ны тэргуун сарга Чингисийн төрсүүдийг гаргаад ирсэн бэ гэсэн чинь маш амархан ингийн алдаа байдаг. Алтан товч яг Чингис хааны нуус товчоо буюу Монголын нуус товчоог яг ёсчлон хуулж явж хагаад Чингис хааны төрсөн дээр яг зөв тэнд гэдэг нь үг байдаг байхгүй юу? Чингис хаан одоо ингээд Тэмүүжин мэдлээ зөв тэнд гэдэг ингээд тэгээ цаашаа явдаг. Яг тэр зөв тэнд гэдэг үг хоёр үгийг аваад оронд нь Монголын нуус товчооны хожуу 82 дугаар бүлгээс хойш 3 удаа яг өөрийнхөө хэлцээр дурддаг 100-ны тэргуун салын улаан тэргэл өдөр гэдэг тэр үгийг яг зөв тэнд гэдэг оронд ямар ч үг өгүүлбэр дагвар нөхцөлийн зөрөөгүйгээр авчир тавьдаг байхгүй юу. Ингээд алтан товчод 4 удаа улаан тэргэл өдөр болчихж байгаа юм. Нуус товчоонд 3 удаа баг. Тэгэхээр алтан товчод яагаад энэ хүн ингэж тавь өгөхлээ зэрэг энэ бол их амархан. Өөрөөр хэлбэл 17 дугаар зуунд Хятадын шар зурхаа буюу Юаны одоо жишээ нь шар зурхаа Өвлөн хааны дэглэсэн шар зурхааг одоо барьж ирсэн үе. Тэгэхээр тэр шар зурхаагаар 10 буян томын цагаан түүхийн Чингисийн 4 улирлын дахилгыг хийдэг өдрүүдтэй тэр шар зурхаа дандаа зөрдөг байхгүй юу? Зөрглөөр тэр үеийн шар зурхаатай хүн логик төгнөлт хийгээд яг 6 сар эргүүлж тавих шалтгаан байдаг. Тэгээ яг 6 сар эргүүл тавиад зам болчихж байгаа. 6 сар эргүүлж тавих шалтгаан нь юу вэ? Тэр шалтгаан их амархан. Тэр юу гэж яах вэ зэрэг монголчууд одоо энд олон юм хэлж болно л да. Монголчуудын уламжлалт тоолол буюу улирлын тоолол байсан эсэх тухайн маргаан маш олон юмн дээр гарч ийсэн. Тэрний одоо ингээл 1738 оноос ахгуулаад тэр Стреленберг гэж одоо герман хүн тэгэл Дорж Манзар, Котвич, Бофе, Херберт гэл тэгэл одоо манай Монголын Мянгата тэгэл сүүлдээ одоо Минисценис Нагаамбу за тэгэл олон судлаачид ингэж үзээд Курьябаши өсвөл үзсэн шүү. Ерөөсө 13 дугаар зуунаас хойш толиуд болоод сурвалжуудад Монголын удирдлын торлын сарын доол гэж нэг юм яваад байна. Энэ яг хаанаас эхэлж исэн бэ гэдэг асуудал. За энэ бол Жи-Юаны одоо бүр 1262 оны үед хүртэл гарсан Жи-Юаны тойл гэж байдаг. Тэр тойлонд хүртэл яг дараалан нөгөө тойл дотор чинь хувь сар, хужир сар, өөлжин хөхий сар энэ төр гэдэг яг дараалалаар явдаг. Энэ дараал дээр ингээ маргаад логикуудын тэгээд дээр нь бас нэг судалгааны юу гэхээр зэрэг энэ зах хязгааруудад үйлчсэн угсаатны бүлгүүд доторх уламжилж үйлчсэн сарын тоолол. Бурятад,
дагууруудад, хөлөн бөөрүүд, ойрдуудад, халахуудад, өөр Монголын бүлгүүдэд ингээд энэ сарыг чинь яаж хилээд ингээд байгаад юм бэ гэхээр эндээс эрдэмтэд ерөнхийдөө ямар дүгнэлт хийсэн гэхээр Монгол бол өөрийн улирлын тоололтой байсан. Улирлын тооллуудын ихэн тодорхой байсан. Энэ улирлын тоол нь хаанаас эхэлдэг нь тодорхой байсан. Өөрөөр хэлбэл монголчууд улирлын тоол багтаа нарны тооллыг баримталж исэн байна. Баримтлахтай нарны тоол яадаг вэ гэхээр улирал болон их болвол нэг том жилийн эхлэл байдаг. Жишээлбэл хаврын их, намрын их. Хаврын их, намрын ихийг яаж авдаг байсан? Улирлын энэ дөрвөн улирлын тооллыг эхлээ олчихъя. Энэ дөрвийн аль нь жилийн их байх вэ гэдэг ингээд тоолохлоо зэрэг юу болдгоо гэхээр зэрэг ерөөсөө өдөр шөнө тэнцэх хамгийн урт өдөр, хамгийн богино өдөр. Эдгээр бол дөрвөн улирлын их. Нарны тооллоор. Одоогоор бол 6 сарын 22-ын зуны их, 9 сарын 22-ын намрын их, 12 сарын 22-ын өвлийн их, 3 сарын 22-ын хаврын их. За ингээд дөрвөн улирлаараа ингээд нээлжиж байгаа юм бол хаанаасаа жил нь эхэлдэг байсан бэ? Тэгвэл эхний сар нь хувь сар гэж байгаа сар нь тэрний нэр байж таарна гэж үзээд монголчууд хоёрын янзаар л одоо жилийн ихийг таалдаг байсан. Бидний мэдхээр хавар эхэлдэг. Жилийн ихийг тийм ээ одоо энэ хавар цагаан сар хийгээд эхэлж байгаа. Гэтэл энэний өмнө дорж онзоороос ахгуулаад олон сурвалжууд дээр намар жилийн их байсан гэдэг таамаг тэмдэглэлүүд явдаг. Тэгвэл намар хаанаас эхэлгий? 9 сарын 22-оос эхэлж таарна. Тэгэхээр намар гэдэг чинь яагаад эхлэх шалтгаантай юм? Гэт ингээд үзсэн. Тэгэхээр намар бол яг хүн төрлөختөн бүх тоолол эхлэх дандаа намраас эхэлдэг. Энэ нь юу гэхээр ургацын баяр байдаг. Монголчуудын ургацын баяр гэдэг бол ангөрөөний цаг мал таргалсан, сайхан одоо зуссан эдийн цагааныхаа нөөцийг авсан үеийн ургац болж байгаа юм л да. Тэгээ ингээд 9 сарын 22-ноос хувь сар эхэлдэг гэж үзвэл Чингис хааны түүхэнд юу болсон бэ гэхээр Чингис хаан уламжлалт намар эхэлдэг цагаан сартай байж байгаа. Чингис хаан улс байгуулсны дараагаар хавард цагаан сарыг шилжүүлсэн гэдэг үг байдаг тийм ээ. За хавард гэдэг чинь юу болчихж байгаа гэхээр зэрэг намраас хавар шилжүүлнэ гэдэг чинь жилийг яг хувааж яана л гэсэн санаа. Энэ 6 сарын зөрөө гарнаа л гэсэн үг. За тэгэнгүүт юу гэж яах вэ гэхээр зэрэг 9 сард цагаан сарыг тэмдэглэж ирсэн улсууд 3 сарын 22-ноос эхлээд тэмдэглээд эхлэхлээр одоо нарны тооллоор одоо Наврузын баяр энэ төргээд төрөг мөргүүдэд байж байгаа энэ чинь бол ерөөсөө энэ нарны тооллыг л хамгийн одоо өдөр шөнө тэнцэх болоод хамгийн богино өдөр хамгийн урт өдрөөр тэмдэглээ явчихж байгаа хэлбэр шүү дээ. Тийм байсан болвол одоо хавар шилжихлээр юу болох вэ? Тэгэхээр хавар шилжихтэй чинь одоо зуны ихэнх сар чинь 6 сарын 22. За тэргэл өдөр гэж ямар өдөр хэлдэг юм бэ гэхээр зэрэг тэргэл өдөр гэхээр манайхан чи их удаан хугацаанд одоо юу гэж бодож явсан. Сартаа өдөр гэж явсан. Гэтэл тэргэл гэдэг бол дүүрэн, бүтэн одоо дэлгэрэх сутгатай. Тэргэл гэдэг үг. Тийм учраас содруудад сууж гарч байгаа тэргэл гэдэг үгийг дэлгэр гэж болгосон тааралт нь бүтэн гэж дэлгэр өдөр гэж голцоо явна. Тэгэхээр 6 сарын 22-нд зуны ихэнх сар болж байгаа юм бол тэргэл өдөр нь хаана таарах вэ гэхээр 6 сарын 22-нд хамгийн урт өдөр нь байна. Гэтэл халууны инерц яваад халууны инерц урт өдөр 2 давхцах өдөр нь хамгийн дэлгэр өдөр болдог. Тэгээ тэр нь юу гэж яах вэ гэхээр урт өдрийн инерц багасаагүй байж хахад халууны инерц давдаг. Тэгээ нэг 10 хоногор давна. Тэгээд хамгийн халуун хамгийн урт хоёр энэ дундаж гардаг. Энийг нүүдэлчин хүмүүс тооцоолж олох боломжтой юм уу? Боломжтой. Маш боломжтой. Одоо чинь монголчууд чи яадаг байсан бэ гэхээр зэрэг ер нь одоо зүүн урд зүг рүү гэрээ харуулж буулгана. Зүүн урд зүгийнхээ урд талд бол энэ дэр буюу овоо гэж нэг зүйл босгоно. Тэрнийхээ ол одоо чинь мод буюу соргошин эсвэл хааны наран тусж байгаа нараар хамгийн доошоо нар өдөр хаана ууж байна. Хамгийн өндөрт хэд гарч ийн урд богино өдрүүдэд тэмдэглээ явчихдаг. Тэгээд цагаан сар өвөл өвлжиж явахдаа сүүдрээ хэмжиж байгаа. За энэ бол ямар ч календаргүй байхад. За ерөнхийдөө л одоо энэ чинь цагаан сар болчлаа шүү гээл. Ингээд тэмдэглэдэг. Тэр нөгөө өдрийнхээ урт багныг ингээд хэмжээ явчихдаг. Ийм учиртай. Тэгээд өөрөөр хэлбэл энэ юу гэж яах вэ зэрэг Чингис хаан болвол яг 6 сар өөрчилсөн юм байна. За өөрчилсөн жил нь бол миний үзэж байгаагаар бол 1211 онд өөрчилсөн юм. Ер нь бол.
За тэрийг бол одоо ингээ ярих юм бол тусдаа нэг сэдв болно тийм ээ. За тэгэхээр зэрэг 1211 оны үед Чингис хаан ингээ өөрчлөлтсөний дараагаар Чингис хаантай юу зөрчилж ижсэн бэ гэхээр зэрэг өмнө талын Нангад улсыг засаглах, тэднэртэй хэлхээ холбоотой байх, тэр илүү цэцэн энтергээд эрдэм мэдлэгтэй хүмүүстэй ингээ харилцаад байх тэр Нангадын тоолтой зөрөөд байсан. Нангадууд яг 2 сард шинэ эхлүүлчихдэг. Бид нар болохоор 3 сарын 22-ноор буюу нарны тооллоор эхлүүлчихээр арай хойно эхлээд байгаа. Тэгээд 3 сарын 22-нд эхэлж исэн ихэнх сарынхаа эхнийг жилийн хувьд л адилхан жилтэй байсан. Сар бол өөр нэртэй байсан. 3 сарын 22-наас бар сар буюу бэлэгдэж жилийн эхийг бар гэж хэлээд ингээд эхний сар хулган сарын оронд бар гэж нэрлээд тэгээ өхөргөө тоолоод ингээд цаашаа ингээд явдаг ийм тоололтоо байж байгаад тэгээд Хувлаа хааны үеэс эхлээдгүй ерөөсөө ингээд зөрөөд байна гэд тэгээд Нангадын тоол руу буюу одоо энэ шар зурхаан тоол руу шилжсэн. Ингэхдээ Чингисийн төрсөн өдөр Монголын нууц товчооны хулган жилийн хуран сар гэдэг чинь ямар сар вэ гэхээр хуран сар гэдэг бол 7 сар. 7 сар гэдэг нь 9 сарын 22-оос эхэлж исэн 7 сараа хилээд байна уу? 3 сарын 22-оос эхэлж байгаа 7 сараа хилээд байна уу л гэдэг асуултан дээр орж ирнэ. 1228 онд нууц товчоо зохиогдсон бол энэ 1211 он тооллоо өөрчлснөөс хойно юм болвол энэ бол 3 сараас тоолоод 9 сард 7 дугаар сар эхлэх энэ мөчийг хэлж ийнэ буюу яг хуралдаа хийх, шинэ жилээ тэмдэглэх, цагаан ногоо бүхэнд илгэрсэн байх намрын одоо чуулганы асуудал юм аа гэж хэлж болох. Одоо бас нэг үндэстэй. Гэхдээ нөгөө талаараа ч авч үзэж болно. Тэгэхээр одоо сарыг жилийн эхнийг аль сараас тоолох вэ гэдгийг тогтсны дараа саруудын нэр хуучин уламжлалт байдлаараа л үлдсэн үү? Хуучин уламжлалт байдлаараа явсан чинь босгоо байсан байхгүй юу? Яагаад тэгэхээр нүүдэлчт чинь нэг дэглэмтэй, нэг ном үсэгтэй, нэг боловсролын системтэй биш учраас уламжлалт нутгуудад хуучин саруудыг нэрлсэн хэвээр байна. Хэвшил хэвээр байна. Шинэ саруудын нэр жаахан суурин дөө буюу илүү ордны шинжтэй газруудад хэвшин. Гэвч энэ хоёрынх нь зөрчил удаан хадгалагдана. Маш удаан хадгалагдана. Тийм учраас юу гэжсэн бэхээр зэрэг зуны сар чинь улаан сар гэдэг байхгүй юу? Өвлийн сарыг хөхүү сар гэнэ. Тэгсэн чинь ингээ эргүүлсэн чинь зуны нөгөөд халуун сараа хөхүү сар буюу хөхөө өвлийн хүүтэн гэдэг хүүтэн сар гэж нэрлээд өвлийнхээ сарыг улаан сар гэж нэрлэх болчихж байгаа. Тэгэнгүүт улаан сар хөхүү сар хоёр дээр ирүүлсэн хожмын нэрүүд байдаг. Энийг заавал улаан халуун гэж хэлж болохгүй юм байна гэдэг. Жишээ нь зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр 16 гэдэг үг болвол энэ бол улаан сарын 16-ны хэлж байгаа. Улаан сар тэр улаан гэдэг үг нь өдрийг хэлээд байгаа биш сарынхаа тэмдгийг зуны тэргүүн сар улаан сарын 16 гэж. 16 гэдэг нь тэргэл өдөр. Буюу дэлгэр энэ дээр л болно гэж. Тэгэхээр сартаа хамаагүй. 6 сарын 22-наас хойш 16 өдөр тоолоод тэр чин одоо хүртэл тэргэл өдөр хэвээрээ байгаа. 7 сарын 7 дээр тохирдог. Тэм учраас та нарт юу гэж хэлэх үү гэхээр зэрэг одоо монголчууд минь зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр гэдэг болвол монголчуудын уг тооллын ёсоор болвол 6 сарын 22-ноос хойш 16 өдөр тоолоод тэр бол тэргэл өдөр мөн 7 сарын 7-оос 15-ны хоорондох өдрүүд зуны тэргэл хамгийн дэлгэр өдрүүд буюу улаан тэргэл өдрүүд буюу хамгийн халуун хамгийн урт өдрүүдийн юу юм аа. Энэ одоо хүртэл монголчууд уламжлаад ирсэн улсын наадмыг 7 сарын 11-нд хийдэг чинь хувьсгалын баяр биш угаас хөгсчүүл өвгчүүл энэ хооронд тэргэл өдрүүд буюу хамгийн дэлгэр өдрүүд байдаг юм аа гэд хамгийн дэлгэр өдрийг тэмдэглэж байгаа тэр ёс одоо хүртэл азар ингээд яваад байна л гэж одоо би хэлэх гээд байгаа. Нэг хоёрдугаарт Чингис хааны төрсөн өдөр энэ утгаар аваад үзэх юм бол өвлийн тэргүүн сарын шиний нэгэн гэдэг үг нь бол зөв. Лувсан данзан Арашид эдийн хоёр бол хижрийн тоолол шар зурхаан тоол хоёр дээр энэ дүүрч таамаглал дэвшүүлэх эрхэл эдэлсэн болохоос биш тэд нар гол зүйлийг баталж чадаагүй. Нэг. За инженашийн хөгс өдөр дотор дурдсан 4 сарын 16 бол тэгэхээр нөгөө тоололтоор болж байна уу? Үгүй. Энэ 4 сар бол яг жинхэнэ холимог тоолол. Инженаш бол шар зурхаан үеийн хүн байхгүй юу? Гэтэл Чингис хаан 4 сард төрсөн. 9 сарын 22-ыг 1 гэж үзээд энэ бол хувь сар, хужир сар, өөлжин хөхөө буюу өвлийн ихэнх сард төрнө гэдэг чинь 4 дахь сар дээр төрж байгаа. Тэгэхээр инженашийн тэн дээр бол миний энэ дээр тэмдэглэсэн байгаа. Инженаш бол одоо яг холимог сарыг тэмдэглэсэн юм аа. Тэр
Одоо энэ 4-р сар төрсөн гэж шар зурхаагаар Монголын 4 сараар хэлсэн үү гэдгийг магадлах хэрэгтэй. Бэлгийн тооллын үед зохиогдсноор зуны тэргүүн сарыг заасан байж болох ч Эрт Монголын 4 сар буюу өвлийн ихэнх сарыг дурссан байх боломжтой гэж. Инженеаш бол зуныг заасан л та. Тэр чинь нөгөө төрж явах үед нь зүүдлээд гадаа ятсан солон татаад ингээд дандаа нэг зуны тийм өрөнд дулаан өвөл бол тэгж явахгүй шүү дээ. За тэгтэл Унжинаш өөрөө 4 сар гэдэг мэдээллийн буюу хөвчлийг хадгалж үлдсэн мөртлөө яагаад 4 сар 100 болцсон бэ гэхлээр зэрэг Инжинашийн үед нөгөө цагаан сарын чинь 3 сарын 22-нд тэр битгийгэд урагшаага шар зурхайг аваад бүр 2 сараас болцсон. Тийм учраас 4 сар нь 5 сар дээр гарч ирэх байхгүй юу? Тэгэхээр Инжинаш энтрийн эндүүрэл гэдэг бол маш энгийн эндүүрч болох эрдэмжийн эрдэмтэй хүнд тааралдаж болдог хамгийн ухаантай хүнд тааралж болдог алдаа. Чи ястаа маш сони юм бэ. Ер нь тэгээд энэнийг ер нь би бол огт чиний энийг уншаад бүр маш гайхсан. Яг гэвэл өмнө нь огт төсөөлж бодоогүй тийм. За гаргалгаа. Тэгээд энэ судалгаан дээр би юу ашигласан бэ гэхээр Монгол улирлын тоолрын уг тоолол буюу эртний тоол, Чингисийн нөгөө төрөх үеийн тоолол. За дараа нь Чингис өөрөө ойрчилсан шилжсэн тоолол. За дээр нь Монголын Юаны үеийн бэлгийн тоолол, Хижрийн тоолол, Григорийн тоолол буюу аргын тоолол энэ 5 тооллыг харьцуулж хүснэг шийж яасан баггүй. Нөгөө 2 сар чинь солигдчих дээр ийм болчих. Гэх мэтэр тэгээ өөрөөр хэлбэл юу гэж яах вэ гэхээр зэрэг энэ Чингисийн өдрийг төрсөн өдрийг өвлийн таргийн сарын шөнийн 1 гэж тэмдэглээд бид нар 11 сард нааша цаашаа хөдөлж байгаагаар тэмдэглэж байгаа нь юу гэхээр удирдлагын тооллыг бид нар авч чадахгүй учраас 3-4 дахь тоол Монголд орж ирээ бодлуулах учраас одоо баримталж байгаа төгс үеийн 6 хаан өвлийн тэргүүн сараар ёсчилж байгаа. Олон бодлын оруулахын тулд. Зүүн бол нэгэн тооллоор яасан бол одоо баг Григорийн тооллоор тогтооч. Одоо Григорийн тооллоор 6 сарын 22-нд Чингис хаан төрсөн. Энэ өдрийг 12 сарын 22-нд төрсөн, 12 сарын 25-нд тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл Монгол хүн бол хүү цогцолсноос 3 өдрийн дараа угаал үлддэг. Тийм ёстой байсан. Тийм учраас 25-нд мэлгуудын ёс буюу одоо ордос тоолол гэдэг ингээд энэ ордсууд урд тэмдэглэж байна. Тэгэхдээ ордос тоолол бодлянтай. Ордос тоолол бол Монголын уг тоолол, хожим үеийн шилжсэн тоолол, шар зурхаан тооллыг дундажлаж сүүлдээ хутагтаассан өөрчлөлт нэг тийм бодлянтай юм гаргацсан. Тэгээ эднэрийн хоорондын харьцуултыг гаргахлаар уг нь энэ юм байна шүү дээ. Ингэж энэ нөхөр ингэж зохицуулсан юм байна шүү дээ. Ингэж нийцүүлсэн юм байна гэдг нь аянда гаргаад ирнэ. Ер нь сурвалжууд байгаагийн хамгийн гол учир нь юу гэхээр зэрэг алдаанууд нь хөөгд ирэхтэй зэрэг тэнд юу боллоо, энд юу боллоо гэдг нь ингээ гараад ирдэг юм учиртай. Тэгэхдээ энэ өгүүллийн гол судалгаа нь юу гэхээр зэрэг судрын чуулганд тэр Чингис хааны төрсөн өдрийг 7 удаа тэмдэглэсэн дотор тэр Арашидын зуны байж мэдхэн жилийн дундуур байж мэдхэн гэдэг таамаглал яагаад гарсан шалтгаан бусад 6 нь юу хэлж байгаа юм гэдгийг нэг бүрчлэн энэ дээр дурдсан байгаа. Жишээлбэл судрын чуулган ийм сони юм хэлдэг байхгүй юу? Судрын чуулганы нэг бүлэг эхлэхэд за Хижрийн тооллоор тийм сарын тэр өдөр Чингисийн төрснөөс юуны тооллоор дорн дахрын тооллоор луу жилийн дийдийн өдрийн тэнд дэс ингэж эхэллээ гэж бүх товёгийг бичиж байгаа. Чингисийн төрсөн өдрийг дурдж байгаа шүү. Чингисийн төрсөн өдрийн дул сарын эхнээс авч үзэх юм бол хоошоогоо тийм төчнийг тийм гэж байгаа тэр үйл явдал эхэлдэг. Өөрөөр хэл энэ судрын туулганы зохиогчид Газан хаан Болож Чансан гээд Монголын одоо зөвлөх алтан дэвтэр энтергээд сурвалжуудыг ашиглаад тэднэр зохиохдоо бүх товёогоо Чингисийн төрсөн өдрөөр зориул зохиож ирсэн байгаа. Чингисийн төрсөн өдрийг Чингисийн эсэнснээс дул сарын эхний сарын тэдний өдрөөс луус жилийн тэдний дүүцэх тийм өдрөөс тэгээд урагшаага явхлаар 13 болоод энэ өдрийг эхлүүлээ цаашаа бичье гэж яваад байдаг. Тэгтэл судрын чуулган олон удаа Чингисийн төрсөн өдөр дул сарын ихэнх шүү гэж хэлээл 6 өчөө бичсэн байхгүй юу. Тэгсэн мөртлөө зохиогч нь явж байсан дондоо энэ өдөр нэг л биш байна. Дундуур байж таарах юм шиг өөр гарцсан. Аргагүй. Ягаад гэвэл Арашидын гарт Хижрийн тоолол дээр нь хаттаас ирсэн шар зурхаан шинхэн тоолол байсан. Тэгээд өөрөөр хэлбэл одоо Чингис хааны төрсөн өдрийг зуны тэргүүн сар гэдэг бол
400 жилийн дараа гарсан. За мөн содрын чуулганд бол дундуур гэж дурдсан энэ хоёр бол хожим үеийн шар зурхаан эндүүрлээс болж одоо гарсан зүйл юм аа. Чингисийн төрснөөс төдийлөн их удаагүй 1282 онд гарч ирсэн одоо энэ 10 буянт номын цагаан түүх Чингисийн одоо онгоныг байнга дахиж энэ төрсөн өдрийн тэмдэглэж исэн юуны ордсын одоо онгон интерес ингээд үзэх юм бол өвлийн тэргүүн сар юм аа гэж ингэж үздэг юм зүйл байгаа. Өөр нэг баримт байх нь одоо ингээд төгсгий. Өөр нэг баримт байх нь юу гэхээр зэрэг ер нь чомоогоо интер бол юу гэж хэлсэн юм бэ гэхээр зэрэг хоёрхан юмар л энэ өвл байх мэдээлэл нь сурвалжаар батлагдах ойролцоо таамаглал нь энэ байна гэж хоёр юм хэлсэн. Нэг нь болохоор зэрэг голлох чухал дайныг бол өвл хийдэг. Өвл дайнаас буцаж ирэхэд тэмүүжин төржээ. Ингэх үед загчуудаа өвгөн булган нэлхий авчирчээ гэдэг ингээд нэг хоёр юм хэлсэн. Гэтэл би бол өөр юм хэлдэг. Өөр юм гэхээр зэрэг яг жилийн өмнө тэрнээс яг жилийн өмнө Есүха Баатар шувуучлж явжээ. Тэгжсэн чинь хормынхаа жинхэнэ сүү төсгөөгээ авчихсан чилгэр бүх энэ төр чи явж идэг штэ. Тэг чилээд үү тэр чилгэр бүхтэй. Чилээд үү тийм ээ. Тэгэхээр зэрэг тэднийг довтлоод өмнөх намар нь авчиж байгаа. Шуулах цаг гэдэг чинь анги өрөөний цаг нэлээ намар өрөө өвлийн ихэнх сар үед маань ихэр авчиж байгаа. Яг тэрний дараа жил нь болохоор зэрэг Хотуул хааныг хаан суулгаад тэгээд дайн үгүй тэр чинь Хотуул хаан билүү? Ямар хааныг вүлээ? Хотуулыг хаан суулгаад дайн эхэлж байгаа. Тэгээд тэр дайнд яваад босч явж байгаа. Өөрөөр яг жилийн дараа Тэмүүжин үгээ хоёрыг ингээд жилийн дараа ирэхэд жирэмсэн бүсгүй төрцөн байгаад яг 12 сарын дараа таарж байгааг хэлдэг. Тэр яг нэг дай биш. Хотуул хаан болоод хадаан тайш болоод нийтдээ 13 удаа дайцсан тэр дайнуудын яг ихний дайн гэж нотлох боломжгүй. Боломжтой. Ягаад гэвэл судрын нуус тавчааны тэр хэсгийг би дахин харсан юм. Дахин харсан чинь яг жилийн дараа үйл явдлаа. Бүр тодорхой. Энд он цагийн баримжаа байхгүй. Баримжаалж болно. Таамаглаж болно. Тэгэхдээ ерөнхийдөө бол тийм логикоор бол яг жилийн дараа гэсэн л утга одоо байж идэг. Жилийн дараа байж магадгүй гэж таамаглаж болно. Би бол ерөөсөө шууд тэгж үзээд байгаа юм. Тэг ягаад гэхээр зэрэг тэр чинь ерөөсөө бүх үйл явдлынх нь өрнөл нь яг л тэр намраа болоод тэр намар дайнд яваал тэрнээс буцаж ирж байгаа хэлбэр. За тэгэхээр зэрэг Чингис хааны одоо тэгшин Чингис хааны төрсөн өдрийг яагаад хүмүүс Лувсан данзангаас ахвал 100-ны тэргүүн сая улаан тэргүүл өдөрлөө явуулах гад байсан бэ гэхээр энэ символик утгатай гэж байгаа юм бэлэгдэл утгатай. Яг тэр хааныхаа төрсөн өдрийг хамгийн агуу өдөр төрүүлсэн баймаар байна. Нэг. Хоёрдугаарт одоогийн хүмүүс юу гэж бодоод байгаа юм гэхээр зэрэг үгүй 100 төрсөн байвал гоё штэ. Наадам хийгээл аялал жуулчлал хөгжөөл тэгэхгүй зарим нь хорлон сүйтгэх аргаар баг өвөл төрсөнгөө зүтгөөд байгаа юм биш үү гэх маягтай иймэрхүү л тэр гоё арматик гэсэн утгаарч биш баха зөвөр тэг яг хөө тэр цаг удирдлагын тооцоон дээр болсон байж үнэхээр магадгүй тэг удирдлыг тэгээд энэ хугацаанд шилжсэн тоолол уг тоолол шар зурхаа тэгээд энэ төгс буян зурхаа гэдэг өчнөө тоолол дамжсан боловч монголчууд алтан бичгтэр ганцхан зүйлийг ашигладаг. Улирлын онжид нэрүүдийг ашиглахгүй, сарын онжид нэрийг ашиглахгүй, улирлын нэрийг ашигладаг байхгүй юу? Хаврын тэдэн, намрын тэдэн гэж. Тэгэхээр өвлийн тэргүүн сарын шиний нэгэн гэдэг ч юм уу, зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр гэдэг өдрүүдийг ерөөсөө алдахгүй. Энэ өдрүүд бол тухайн үйл явдалтайгаа яг нийцээл байна. Энийг бол өөрчилж байгаагүй. Ямар тоолол өөрчлөгсөн ч удирдлын нэрээ өөрчлөгдөг байхгүй. Хаврын сар гэдэг нь өөрчлөгдөөгүй, намрын сар гэдэг нь өөрчлөгдөөгүй. Ямар ч үсэн энэ бол чи бол маш өрмөц сонин гаргалгаа хийсэн. Үнэхээр энэ баг он цагийн тооцоолол дээр түүхэн он цагийн тооцоолол дээр орон нээлтэж магадгүй өрмөц санаад. Гоё хэллээ. Тий, тэгтээ баярлалаа. Тэгтээ үнэхээр энэ өвлийн тэргүүн саруу, зуны тэргүүн саруу гэдэг маргаан бол хийж тусахгүй байна. Ягаад гэвэл энэ зүгээр зориулаар л дуусахгүй байна гэхээс дээр нааш цааш тэнхлэг эргэсэн үү үгүй юу гэдгийг бол одоо хинч таталж чадахгүй. Ерөөсөө энэ бол ерөөсөө би юу гэж бодоод байгаа юм гэхээр зэрэг би хэлж байгаа. За одоо ингээд би өвлийн тэргүүн сарын шиний нэгэн гэдг нь иймэрхүү учиртай, иймэрхүү лог, ийм тооллын учир шалтгааны бодлооноор ингэчлээ. За одоо яг миний энэ бичиж байгаа энэ зүйлийг няцаах баримтлал одоо хэрэгтэй байна.
За тэрийг гаргаад ирвэл одоо ёстой гоёо. Яг тэр лоолтын тэнхлэг зөрсөн үү үгүй юу гэдэг бол өөрөө наадахыг чинь эсвэл няцаагдана эсвэл огт няцаагдахгүй болгочихж байна л да тийм ээ. За тэгээд манай подкастад одоо оролцож хамгийн гол нь одоо маш сонин хамгийн гол нь хүн болгоны түүх судлаач болгоны бэлэн юм дээр шууд ингээд гаргалгаа хийдэг биш. Бүр маш их ухаж төнгөсөн хоёр судалгаагаа танилцуулж одоо үндсэндээ энэ бол дээр туулын уран олхон тэгээд энэ Чингис хааны онсоор энэ тэнхлэг юу гэдэг бол үнэхээр хин ч гэсэн зөрөгтэй бариад авах судалгаа биш. Халгамаар л да. Халгамаар судалгаа. Тэгээд хамгийн гол нь халгамаараас гадна энд чинь түүхэнд нэг хэцүү зүйл байдаг. Нэг нэр хүндтэй хүний юуг дагсан хүн бол тэр хүнийхээ нэр хүндэд халдахгүй хичээгээд байдаг. Тийм болохоор бас энэ нилээд хүмүүсийн нэр хүндэд халдахгүй судалгаа халддаг юм бол зориг шаардна. Тэгээ хамгийн гол нь одоо чи өөрөө одоо цаашаа Чингис хааны төрт ёсны тухай монголчуудын сүлд бэлтгэлийн тухай илүү гүнзгий судалгаа хийж байгаа учраас одоо тэр байтугай юмыг даваад гарах хүн гэдгээ энэ хоёр судалгаагаар харуулсан гэж бодож байна. Тэгээд цаашаа баярлалаа. Амжилт хүсье. За үзэгч та бүхэнд баярлалаа. За. Түүх соёлоо дээдлэгч хушхан брэнд.